Ногоон дээр нь очиод дискаш өрнүүлэл байж байна. Бидний одоо идэмс. Манай энэ бүтээлч залуучуудын одоо хөдөлмөрийн үр шимд ингээ бүтсэн энэ гэрт халаалтгүй яндангуу за дээрэс нь нэмээд утаа бохирдлгүй эрсдэлгүй ийм гэр сэтигэр гэдэг юм дотор ингээд одоо сууж байна бид нар. Тэ. Өнөөдөр хүрэлцэн их баярлалаа. Манай энэ бүтээсэн залуучуудын ярианаас бас та сонирхож сонсороо гайхалтай шинэлэг бүтээлч ийм залуучууд байгаа. 21-р зууны шинэгээр Улаанбаатар хотод байж болох хамгийн эко орон сууцны хэлбэр гэж бодож байгаа. Тэгээ ийм гэрт та өнөөдөр хонохоор ирлээ. Хоёулаа сайхан ярьж хоно. за тэгээ би бүгэг авчихсан байгаа. Зөв. Тэгээд асуулт их байгаа болоо гэж бодож байна. Тэнгүү гэрэл дотор таахгүй байх гэж бодоод таавал ямар ч юу хийхгүй гэсэн тэр ч одоо яг шалгах гэдэг. Эрүүл мэндээр эрсдэл тавьж ирсэн байх нь шүү дээ. Ер нь бол 10 градусаас доош ороод ирэх бол эрүүл мэнд эрсдэлд орно. 0 градусаас доош ирээд орох юм бол амь нас эрсдэлд орно. За тэгэл ер нь бол миний хувьд бол нэг 2 градус доош орох юм бол миний нэр хүнд эрсдэлд орно. Тэг чи хамгийн юу шүү. Тийм учраас хэдүүл бас нотлогоо судалгаатай юм дээр энэ бол нэг 10 жил явж байгаа төсөл энэ одоо эцсийн үр бүтээгдэхүүн дотор бид нар байж байна. Тэгээ цэвэр агаартай гал түлхэхгүй хям төсвөр байлгах гэж хичээж байгаа. Дээрэс нэмээд бас аль болохоор эко энэ уламжлалт соёл юмнуудаа хадгалах маягаар ингээд гэр гэдгийг сонгож аваад байгаа шалтгаан ерөөсөө хамгийн чухал юм нь identity гэж ярьдаг те. Дээрэс нэмээд хамгийн хялбархан аргаар шийдэж болох энэ одоо нэг хэмжээстэй те. Нэг юм дээр бид ингээд технологийн компаниуд одоо ингээд Son Construction, Basil Tux гэдэг энэ сэргээгч мөчнийхэн тэгээ манай гэр хабын залуучууд, пассив барилгын хүрээлэн энэ олон хүмүүс хамтарч бас бүтээлээ л дээ. Тэгээд яг 2024 онд бол бүр бүтэн жилийн туршилт хийсэн. 2017 онд бол ер нь бол 3 сарын хугацаанд өвлийн яг өдрөөс 3 сарын хугацаанд энэ гэрийн шийдлийг туршилсан байна. Тэгэхээр одоо айх юм байхгүй. Та бол эрүүл мэндээрээс эрсдэлгүй, би нэр хүн дээрээс хохирохгүй ингээд нэг сайхан юм шийдлийн тухай хэдүүлээ олон нийтэд бас түгээх юм боломж гарсанд их баярлж байна. За тэгвэл та одоо яг энэ гэрийнхэн одоо нөгөө техникийн хувьд яг юунаас бүтсэн тэгээд яг манай нөгөө олдсон залуучууд манаас өөрөөсөө яг нөгөө юунуудаа илүү нарийн тайлбарлах тийм. Ер нь бол одоо ингээд бид нар чинь ая тухтай байх хэмээг бол хүний арьс мэдрэх энэ хэмжээг бол 20-25 хэм гэж үзэж байгаа. 20-25 хэмээг гаргахын тулд нөгөө орчин маань өөрөө хасах 30-40 руу ороод байгаа шүү дээ. Жишээндээ одоо ингээд одоо 25 таа байх шүү. Энийг ингээд хамгаалахын тулд хамгийн эхлээд дулаан хамгаалт гэдэг нэг арьс тий. Арьсаа ингээд дулаанаар тусгаарлах хэрэгтэй болж байгаа. Энэ дээр бид бол эсхийг сонгож байгаа. Ноос ноолор холбооны одоо ноос хэдлийн холбооны хүмүүсийн гэрийн эсхийг нийлүүлсэн. Тэр одоо бид нар эсхий дотор байж байна гэсэн үг. Энэ эсхий болохоор яг хамгийн эко, хамгийн одоо жил болгон хэдэн мянган тонороо ингэж ургаж идэг юм бүтээгдэхүүн. Тэгээ энийг сайхан боловсруулад манай уламжлалтаар олон мянган жил явж ирсэн эсхийг зүгээр өртөө байдлаар ашигласан. Энэ бол нэг тийм шинэлэг юм байхгүй. Тэгээ энэ гэрийн эсхий бол ингээд гэрийн тэ дээвэр хааныг ингээд бүрхэж байгаа. Тэнгүүд ингээд бид чинь бол дээш харсан цонхтой цор ганц ардсан юм. Дээш харсан цонхоо бид нар дулаан алдаад иж болохгүй гэж үзээд энэ дээр Son Construction компани маш сайн дулаан хамгаалттай юм цонхоор шийдэж өгсөн. ертөнцийг одоо бид нар энэ тоонороо л ер нь төсөөлдөг шүү дээ. Монгол хүмүүний одоо identity-ийн одоо чухал үндсэн хэсэг болох нь цонх гэдэг маань өөрөө дээш харцсан байж тэнгэрээ хараа гэж байдаг. Энийг дулаан алддаг байдлаар шийдэжсэн хоёр үндсэн шалтгаан байна. Араам гэдэг тусраа сийгдэг, нөгөө тэгүр ямдангаараа ингэ сийгж идэг. Энэ хоёр үндсэн дулаан алдлын юмыг бол бууруулахыг зорьсон. Тэгээ энэ цонх бол өөрөө ингээ автоматар нээгдэж хаагддаг. Ингээд хин одоо нөгөө дулааныхаа зохицуултыг өөрсдөө хийж идэг гэсэн үг. Тэгээд ерөнхийдөө дулааны алдагдлыг энэ эскитийг адилхан хэмжээнд хамгаалах юм бүтээцийг манай Son Construction хийж өгсөн байгаа. 3 давхар шилтэй. За мөн Монгол гэр дээр бас дутагдж байгаа тал жоохон харанхуй оргоод идэг нэг тийм тал байдсан шүү дээ. Ерөнхийдөө ингээд дулаан алдагдал гэдэг талаас модон хаалга хийж ирсэн 100 жилийн өмнө хийгдсэн юм шиг үлээ. Түүнээс хойш одоо бид нар хайг шинэлэг ертөнцийг ингээд харахаас гадна нарыг ингээд
эвэрлэж авъя. Тэгсэн мөртлөө дулаанаа алдахаа багасгая гэдэг шийдлэр манай цонх констракшны залуучууд дахиад энэ цонхыг хийж гисэн. Энэ цонх бол өөрөө порчтой, хаалганы хавц нь өөрөө зээш одоо гожихгүй юм давуу талуудтай. Дулаан алдагдал маш багтаа юм цонх. Монгол гэрийн цонхон хаалга тий. Дулаанаа авах атлаа, дулаанаа алдах нь баг одоо ловид төгсдөг шил одоо гайхамшигтай технологиудыг нэгтгэж хийсэн ийм хаалгатай. Тэгээ ингээд хамгийн чухал хэсэг бидний энэ өдөр сууж байгаа шалнаас салаад байгаа үз. Энэ шалнаас салж байгаа хэсэг чинь бол үндсэндээ бол манай фишингийн үүргийг гүйцэтгэж байна. 100 фишинг бид нар яах гэж төлдөг вэхээр дулаан үүсгээд алдсан дулаан нөхөхийн тулд үүсгэдэг. Тэ? Алдж байгаа дулаанаа бид нар зогсоочхоор фишингийн хэмжээ жижигэр явсаар гоод байхгүй болчихно гэсэн үг байхгүй. Тэгээд ингээд шал руу орчихно гэсэн. Тэгээ энийг бид нар яаж хийж гэхээр манай Вайслус одоо жавхлан төхөгийн компани нөхдүүдийн шийдэл бол нарны толиор хашаа хийчих. Нарны толь бараг хашаанаас хямдхан болсон байна. Яг үүндээ. Тэгээ бид нар энийг тавихад бол тооцоо хийж үзсэн. Нарны толь нь өөрөө хашааны материалаас хямдхан багтдаг. Тэнгүүд тэр маань өөрөө өдөртөө 5-6 кВт-ийн нар цагтаа үйлдвэрлэнэ. 4-5 цагийн хугацаанд зайлшгүй одоо нар тусчих юм нөхцөлтэй байгаа. Яг тэр чанга хураг шаардсан. Тэгээд энэ нараа бид нар авангуудаа шал руугаа хийчих. Хашаа чинь тэгээд нарны панел чинь үнцэн таах хэрэгтэй гэдэг юм байна. 100 бол аль болох дээш нь панел нь дээш харж явах хэрэгтэй. Яг ихц босоо тохиолдолд бол өвлийн наранд бол алдагдал нь тэмч баг биш байна. Зүгээр үү. Нэг цасмаас тогтохгүй Тэгээ арчин цэвэрлэх зааварчил байхгүй. Тэгээ бас нэг хашаа гэдэг утгаараа бас нэг юм гэдэг. Энэ атайхан шийдэл шиг санагдаад байгаа. Сүүлийн үед яг нөгөө нарны технологич хямдраад ирсэн учраас энийг бас ашиглаад үзэж байгаа. Анхны хэдэн тохиолдолд нэг. Тэгээд энэ нарнаас ирсэн энерги нь өөрөө манай энэ шалны бетонт руу хоримтлагдаад тэгээд энэ одоо ингээ халаад байж байгаа юм гэсэн. Ингээ өдрийн нараар халаад шүнжэнгөө халуун байх нөхцөл нь бол 11 дугаар сар хүртэл. 11 дугаар сараас 1 2 дугаар сарын хугацаанд бол 2-оос 3 сарын хугацаанд бол бид нар бол зайлшгүй нэмэлт хаалгаар хэрэгтэй. Шөнийн цагаар тий. Одоо ч гэсэн залгаатай байгаа. Шөнийн цаг нь яг 9 цагаас бид нар чинь өглөөний 6 цаг хүртэл тэглэсэн байсан. Одоо сүүлийн үед бүр явсаар байгаад өглөөний 9 цаг хүртэл ерөнхийдөө боломж байгаа юм байна штэ гэдэг эрчим хүчний яам шийдчихлээ штэ. Өглөөний 9 цаг буюу 12 цагийн хугацаанд бид нар үн төлбөргүй захиргаан хэрэглэх боломжтой дэлхийд дээр одоо ганцхан одоо хот байна штэ. Яг тэгэхээр манай эрчим хүчний систем өөрөө тийм илүүдэл эрчим хүч гардаг. Тэр нь өөрөө хямд төсөр өртөгтэй байдаг учраас утааг бууруулах ажилдаа ашиглаач гэдэг ингээд 2018 оноос хойш ингээд яваад идэг. Айлууд маань 100хан дээр бүх анхаарлаа хандуулсан учраас нөгөө нэг нөөцлөө шөнийн тогийг халаагууртаа ашиглая гэдэг ийм хөдөлгөөн ерөөсөй байхгүй байгаа юм. Маш бага хуваар ашиглалттай. Ийм байгаад. Энийг одоо бас энэ CT-гэр гэж энэ концепц дотроо шингээж өгснөөр бас олон айлд те. Шөнийн тог гэдэг чинь ийм гайхалтай юм байгаа шүү гэдгийг бас мэдрүүлэх зорилготой. Тэгэхдээ энэ шөнийн тогийг бол заавал тултал нь ашиглах гэсэн юм ерөөсөй байхгүй. Ерөөсөй шөнийн тогийн хязгаарынхаа бараг 3/1-ийг л ашиглаад өнгөрчихөж байгаа. Маш дулаан алдагч багтаа учраас баг зэрэг залгагдаал тэгээд ерөнхийдөө температурын гормоор тасраад байж байгаа юм шийдэлтэй. Тий. Тэгээд дээрэс нэмэр бас нэг гайхалтай шийдэл болохоор нөгөө пассив хаусын үндсэн шийдэл нөгөө дулаан хамгаалагчд агаар сэлгэлт. Гэрингээд битрэмжил сайжраад ирэхээр нөгөө агаар солилцоо байхгүй болно. Агаар солилцоо байхгүй болохоор ингээд хүн болгоны амьсгалсан хүчил төрөгч нүүрс хүчлийн солилцоог зохицуулж яадаг нөгөө дулаан солилцоортой агаар сэлгэлч гэж юм тавьдаг. Энэ яаж ихэр гаднаас хүүт агаар шууд сэржгээр нь зохиж оруулж ирэх биш. Дотор агаарынхаа дулааныг ашиглаж бүлээсгэж оруулах гэдэг ийм нэг ийм давхар явж байгаа. Тэгээд ерөнхийдөө үндсэн концепцийн дулаанаа нөөцлөе, дулаанаа маш сайн хамгаалъя, битүү ингээд те. Уулынхаа доогоор саяны ханан фишингийн доогоор хахад 10 см дулаалгын хөөсөн цөрөөр ингээд өлгөдөд тэгээд эсгийтэй үргэлжлүүлж өгөөд эсгийн маань явсаар байгаа тоонтойгоо үргэлжлээд ингээд нийт ингээд битүү дулаан эсгийн гутал дотор бид нар ингээд дулааны одоо халуун сав дотор байна гэсэн үг байхгүй. Нэг ийм технологийн талын шийдэл бол иймэрхүү байгаа. Тэгээд нөгөө талаас бас нэг давуу тал нь болохоор яг дотоодын бүтээгдэхүүн гэдэг нэг юм давуу тал байгаа тийм. Тэгээд бид нэг импорт ямар нэгэн тийм сонин юм авсангүй. Бүгд үндэсний үйлдвэрлэл бүгд одоо уламжлал ёсыг дагсан иймэрхүү юм нийлээд ийм гайхамшигтай орон сууцны шийдэл болж чадчихад би бас бахархаад байгаа. Өөрөө нэг бас олж харж байгаа гэж бодчих. Яг тэгэхээр Монгол хүмүүсийг бас нэгтгэж чадчих байгаа энэ гэр гэдэг энэ концепц дотроо нэгэнт яндангуй болцсон бол эн чинь одоо ингээд өвлийн сууцны шийдлийн бас нэг хэлбэр болчихж байгаа байхгүй юу? Байшин гэхээс илүү энэ гэртээ эргэж орж ирээд ямар ч халаалтгүй, ямар ч нөгөө 100 үнстэй ноцолдохгүй
эрсдэлгүй ийм орон сууцны шийдлийг бид нар өнөөдөр ингээд хараад энийг аль болохоор те олон нийтэд түгэе гэсэн юм санааны үүднээс бид нар нэгдсэн. Тэгээ нэгдээд ингээд хийсэн бүтээл маань энэ байна. Энийг тэгээ цааш нь олон хүнд түгээж өгөөсэй гэж үсээд өнөөдөр таныг урьсан юм аа. Тэгээд энэ дээр бас асуудлууд байгаа. Ямар асуудал вэ гэхээр мэдээж гэр бол байгалийн одоо хүчээр нөхцөлтэй хэд ягаан туяаны үйлчлэл байна, салхи байна, бороо цас гэдэг ингээд энэ үйлчлэл гадна өртдөг те. Энэ дээр бид нар бас шийдлүүд гаргацсан байгаа. Энэ жилдээ амжсангүй яг иргэжлээс бид нар бол ахиж гэрийнхээ дургыг тордох шаардлагагүй 20-30 жил тасралтгүй явах ийм шийдлийг гэрийнхэн бүрээсэн дээр гаргаж өгнө. Гадна талдаа. Тэгээ хот дотор байх гэр бол ер нь буураад улаалах хэрэгтэй байна гэж яагаад ингэж шийдсэн бэ гэхээр бид нар хөлдөө хөрсөн дээр гэрээ барих юм бол халаах гэж маш их эрчим хүч зарцуулах юм байна. Тэр нь юу гэхээр хамгийн хямдхан буюу нүүрсээр зодож тэр хөрсийг эсгэж дээр нь унтдаг. Энийг одоо бид нар шийдэх үндсэн шийдэл нь юу гэхээр суурнаасаа битүү дулаалж өгөх хэрэгтэй байна. Хөрснөөсөө тусгаарлаж хөрс цэцэдрэг хөлдөн тийм. Тэндээсээ бид нар тусгаарлаж өгөөд энэ өөрийнхөө халаах энэ хамгаалттай орчингоо ингэж хязгаарлаж авъя гэдэг концепт нэгдүгürt байгаа. Тэгэхээр тэр нь юу гэхээр дулаан буур гэсэн үг байхгүй. Дулаан буурыг Монгол гэр Улаанбаатарт баригдаж байгаа бол дулаан бууртай айл болгон хождог юм систем л баймир байгаа. Зүгээр пад гэл хөлдөө хөрсөн дээр цэм цутгаж байгаа гэрээ барьцсан айл бол юу нэг хөнгөнд маш хэцүү. Тий, одоо нөгөө хөрсөн хөлтчгөөл, чихтэйл, цантаал, хөлрөөл байдаг шүү дээ, тий. Шууд хултаас дэвс айлч байж байгаа. Тэгээд эндээс шнэн одоо өндөр градусаар, өндөр киловаттаар бөмбөгдөөд тий. Энэ ч үр дүнд юу гэхээр утаа шүү дээ, тий. Энэ процессыг бид нэр ойлгох хэрэгтэй байгаа. Тулаанаасаа хамгаалаад чадах юм бол 100-ны хэмжээ жижигэрсээр байхгүй болох гэдэг энэ процесс яг энд явагдаж байгаа юм. Тий. Орон зай ашиглалт сайхан болж байна. Ширээ мэрээгээ тавьсан ингээ тойроос утсан. Ийм боломж бас гарч ирдэг юм байна. Ер нь гэрт бол их даваад бол их олон үүсэж байна. Тэ. Утаа өнөр гэхгүй, хүүхдээ орхио явахад эрсдэл гэхгүй, хөгшин хүний орхио. Одоо бид ажил хөдөлмөр эрхлэх эмэгтэйчүүдийн гендрийн асуудал хүртэл яригдаж байна, тэ. Тэгэхээр Монгол гэртээ ингээд үйлждэг уламжлал руу буцаад орчих юм бол орон сууцны асуудал эрс тий бас нэг өнцөг гарч ирээд. Тэрийг буцаад модонд ороод. Ийм сайхан 5 хантай гэртээ тэ. Яг тэгэхээр бид нар ердийн 5 хантай гэрд ингээ хийх юм бол бас нэг тийм уйтгартай. Нөгөө нэг бол галд үлж байгаа байлгүй дээ гэдэг юм мэдрэмж төрөх гэдэг. Энэ арай жоохон тийм гоёмсог тий ийм гоё мэдрэмжтэй юм сайхан хийгээд өгөхөр хүмүүс чинь нөгөө нэг хүслэн төрж магадгүй гэдэг ахиухан тий одоо цомцог гэрийн нөхдүүдтэй ярьж байгаа тийм арай жоохон илүү мөнгө гаргаж байгаа ингээд үндсэндээ концепт нь адилхан. Ердийн 5 хантай байна, 6 хантай байна. Ердийн гэрийг бол яг энэ концепт заргаар дулаалаад энэ агаар сэлгэлтэй тоон цонхоо ингээ янзлах юм бол жилхэн үр дүнд хүрэх байхгүй юу? Тий. Боломжтой гэсэн. Тэгэхээр одоо ингээ чингэлтэй дүрхт байж байгаа хэдэн мянган 20-30 мянган гэр байдаг бол энэ гэрүүд дээр яндагийн буулгах хөдөлгөөнийг өргөнүүлэхдээ яг энэ концепцуудыг бүрэн дүүрэн одоо шилжихооны үндэслэлтэй, туршилтаар нутагцсан энэ аргачлалуудыг авч хэрэглээсэй гэсэндээ бид нар энэ өдөр энэ гэрийг барьж үзүүлж байгаа болсон юм байна. Тий. Хүмүүс ирээ санаагаа авах хэрэгтэй гэж бодож байгаа. Тэгвэл тэгээд аль болох олон хүн ирээд энэ гэр чинь тэгээд нээлттэй байх юм уу та? Тэ хаалттай л байна л да. Яг тэгэхээр даарчхан. Тэгээ энэ хүмүүст бол нээлттэй. Физик утгаараа хаалттай байх хэрэгтэй. Хаалга нээх юм бол бид нар даарна, тий. Ойлгомжтой. Одоо ингээд тооноо нийцсэн ингээ агаар сэлгэлт ингээд явагдаж байгаа. Хаачих юм бол энэ дотор температур бол бүр бороо нэмэлтэл. Тэгээд дотор температур хэд байна? Одоо наа чинь 20 орчим байна. 19. Сая 18.5 байсан хаагангууд чинь 19. За. Энэ температур нэг сонирм биш ээ. Энэ температур бол яг орчны агаарнд ерөнхийдөө бол хүн юугаар дулааныг мэдрээд өгөхөр ингээд хөлнийхөө улаар ч юм уу те хүрсэн мэдрэмжээр авт юм те. Одоо хэзээ ч даарах мэдрэмж авахгүй байгаа те. 19 градус орон сууцанд бол яадаг вүлээ. 19 чи үгүй шүү дээ. Тал талаасаа бүгдээрээ жиндээд явчих те. Араа өөр байхгүй юм чи. Нэг юм баг. Тэгээ битүүмжлсэн хангасныг хэдүүлээ нэг туршмар. Одоо энэ яндан байхгүй гэдэг гэр гэдэг чи дээшээ нэг ч агаар зогтох боломжгүй байгаа гэсэн үг. Дээшээ болдгоо махад өөр ингээ агаарын даралтын зөрүүгээр ингээд ийм хуучин эсгийгээр бол ерөөсөн цав мав даван цавгаар бол ингээд нэвчгийг оролдож яадаг байхгүй даралтаараа. Ингээ явждаг. Тэгэнгүүт манайхан 150 гутаа галлангууд яадаг вөхөр асар их агаар дээшээ соргож гардаг. Маш хурдтай. Өндөр температуртай агаар чинь айгүй хурдтай ингээд буужин шиг. Тэнгүүт хаанаас тэр агарыг нөхөх вэ гэдэг яриа болонгууд аль болохоор тэр зааг завсар юу байж болох юмнаас орно. Дээрээс нэмээд бүтэн
юугаар явдаг байхгүй. Эсгийнхээ одоо ингээд гадаргуугаар. Яг ердийн герт галчаа гадуураа брезенттэй герт ингээд галлаа суухад үсээс хийсдэг шүү дээ. Яг тийм өндөр даралтаар агаар орж ирдэг байхгүй. Тэр агаар чинь дандаа хүйт агаар. Ямар ч дулаан солилцуур байхгүй. Сэп гэж ороод ирдэг. Хаяа автчаар ч юм уу. Тэгээ энэ бол өөрөө тэр чигээр маш их том дулаан алдаг. Энд ч дулаан өгöd байгаа хэртлээ ардлаасаа дараад байдаг. Энэ нөхцөл чи өөрөө нөгөө амьсгалдаг гэрийн концепц явж байгаа байхгүй юу. Одоо өнгөрсөн зууны шийдэл гэсэн үг. Өнөөдөр бол битүүмжилж авч ягаад агаар сэлгэлт тавиад бусад одоо тэгээд агаар сэлгэлтээр дийлэхгүй нөхцөлийг үүсвэл порч цонх гэдэг энэ комбинацаар ингэ шийдэх юм боломж нь байгаад байгаа. Энэ өөрөө анзаардаггүй юм шиг мөртлөө их том үр нөлөөтэй. Одоо нийт орон сууцнд байлаа ч гэсэн цонхны завсраар жоохон симхи нэгдүгээр давхрын айлууд цонх тэр яаж өгөхөр мөн яндантай адилхан үйлчлэлээр коридороор гараад дээд айлын юугаар ингэж яваад ингээд нэгдүгээр давхрын айлч дандаа сөрөг даралтанд байдаг байхгүй юу. Тэнгүүт тэр цонхны жирвс жоохон онгорхоод төдий тэр гэрийн температур 2-3 градус бууж байгаа шүү дээ. Тэр өрөөний. Тэрийг ингээд тэ одоо цонх хасрагч нөхдөд ярих бах жирвчийн соёлох нэлгийн хаах зорилгоор одоо янз бүрийн тэ механизм байдаг тэ. Энийг хэрэглэнгүүт бүг гэд улаарчдаг. Гаднаас хүүтэй агаар буюу хөргүүр байнга ажиллаад байна гэсэн үг байхгүй. Хасах 30 градустай хөргүүрээр бид нар үлээлгээд байна гэсэн үг болчихж байгаа байхгүй. Тэгээ гэр дээр бол тийм нөхцөл байсан. Энийг бид нар ингэж шийдсэн гэсэн үг. Тэ. Нэг давуу тал нь. Тэ. За цаашлаад их олон юмнууд байгаа. Гэхдээ яг манай одоо энэ пассив барилгын хүрээлэнгийн Мөнхбаатар энэ гэрийн үндсэн концепцийг авч явж байгаа залуу байгаа. Заанаас манай одгэрэл болохоор гэр хав одоо гэрийн тий нэг оногоолн гэр гэдэг одоо гэрээр бүтэн занимаалцсан 10 жил ингээд явж байгаа юм хүмүүс байгаа. За манай сан хасрагшин гэрлөө анхудаа орж иж байгаа шиг байна. Гэрийн шийдэл рүү тий гэр чинь пассив байж болох гэдэг байгаа байхгүй юу? Тий. Нэгдүгээрт дулаан алдахгүй цонх, хоёрдугаарт дулаан авдаг цонх гэдэг тэгсэн мөртөө алддаггүй гэсэн юм цонхыг нийлүүлж өгсөн энэ манай цонх хасрагшин залуучууд байна. За баясал төгсөй манай жавхлан туг бол гэрийн үлдсэн жоохон энерги хэрэгцээг яаж ухаалгаар шийдэж болох вэ гэдэг дээр энэ нарны тойл, энэ инвертер батарей, энэ хөөрхөн 5 кВт-ийн инвертер, 5 кВт батарейтай. Тэгээд ирэхээр яах вэ? Орон оргил ачаал бид нэр хэзээ ч оролцохгүй. Оргил ачаал гэдэг чинь манай Монгол улсын шүдний өвч болчиход байгаа. Яг пад гэл оргил тэгээд 7-9 цагийн хооронд ч юм ингээд амар хэглээ үүсдэг. Тэнгүүд бүх айлууд янгууд эрчим хүч ерөөсө доголдоод эхэлдэг тий. Тэгэхээр яг энэ оргил ачаалд оролцохгүй байна гэдэг чинь өөрөө маш их оронч үйлдэл болчиход байгаа. Бид нар тийш оролцохгүйгээр аяд тухай хангана. Батарей байна. Дээрэс нь энэ шал маань өөрөө дулааны нөөцлөр учраас ямар ч байсан дулаанаа удаан тий 5-7 цаг. Алчаа өөрөө бас нөөцлөр байна. Тий энэ аягүй сайн нөөцлөр болж. Хамгийн гол нь хийхэд ялбархан. Дотоодын үйлдвэрлэл миний нэг хэлдэг дуртай. Цементэн доторх байна, шорон доторх байна, усан дотоодынх байна. Ийм сайхан батарей ер нь баг ховор штэ. Тэ. Энэ батарейтай баг адилхан үйлчлэгээтэй тийм үү? Энэ батарейнаас илүү үр ашигтай. Бөөрөө. Тэ. Одоо дараар батарей цэнэглээд буцаагаад том болгоод хэрэглэхэд бол нэг 15% алдагдал гарч байна. Энийг халаачаад халаасан алдагдал нь гэртээ дулаан болчихно гэж гэхээр. Баг алдагдал. Алдагдал нь өөрөө дулаан болчихж байгаа юм. За манай дүүрэг бас энэ цонх констракшн ач дүүсийнхэнтэй бас хамтарч ажиллахаар бас ярьж байгаа. Эднийг чинь нөгөө эрчим хүчний хэмнэлттэй цонхны талаар бас нэлээд ажил хийцэн. Тэгээ ер нь баг Монголдо баг энэ цонхны яг энэ чиглэлээр бол энэ толгой зохих юм байна гэж би ойлгож байна. Тэгээд одоо та хэд ингээд өмнө нь дандаа энэ байшин дээр ингэж цонхны юу хийжсэн. Яг энэ гэрлэлээр энэ яг юу нь бол адилхан байх те. Тэгтээ яг энэ танаа энэ цонх чинь энгийн бусад цонхноос юу нь юугаараа онцлогтой тэрийг нэг тайлбарлаад өгөөч. Энгийн цонхноос онцлог гэх юм бол за эрчим хүчний хэмнэлттэй. За эрчим хүчний хэмнэлттэй гэхээр ер нь халаалтан зарцуулагдах цэглэгийн зардал бага гарна гэсэн. Тэр нь юу гэсэн үгээр дулаан дамжуулалт бол хэрээр бага байна гэсэн үг. Тэгээд дулаан дамжуулалт бага байна гэхлээр юу гэж ойлгох вэ гэхээр дулааны одоо солилцоонуудыг одоо солилцоон төрлүүдийг судалж тэдгээр одоо солилцоон төрлүүдийг бид нар одоо шийдэж байгаа. Тэгэхээр ерөнхийдөө зай завсын одоо инфильтрац юу зай завсын сийгэлтийн дулаан дамжуулалт байна. За тэгээд субъекти дулаан дамжуулалт байна. Энэ хоёр төрлийн дулаан дамжуулалтыг бид нар одоо шийдснээр манай цонх одоо хөдний уурлын цэгийг гадагшлуулад
эрчим хүчний хэмнэлтэд цонх болж яваад байгаа юм л да. Энэ энгийн цонхноос одоо хэд дахин дулаан гэсэн үг юм. Энгийн цонхноос төгөөмөл цонхноос дахин дулаан гэж ярих юм бол за 2-5 дахин дулаа. Хувьчилж ярих юм бол за 165-аас 65 дулаахан байна. 230% дулаахан байна. За сүүлд өдөр өнгөрсөн жилд 398% дулаан цонх нэвтрүүлсэн байна. 400. Одоо энэ үзүүлэлтийг бас нэмэгдүүлэх, илүү дулаан дамжуулалтыг бууруулах одоо туршилтууд бол хийгдэж байгаа. Тэгээ хамаа одоо эн чинь нөгөө эсгэж ингэж яваад ямар ч дулаан алдахгүй ингэж явж байгаа энэ цонх хаалга энэ дээр чинь бас яг ингэ ижилхэн явж ийн гэсэн зүйл шүү дээ. Ижилхэн явах ёстой гэдэг шаардлагын дагуу хийж байгаа юм л да. Гэхдээ яг яалтчгүй сул талууд бий. Одоо ингээд хүрээгээр аваад алдах ёстой, ингээд заагаар алдах. Яг яалтчгүй цуллагын материал чинь бол ерөөсөө заавал тасархаараа тэргээр дулааны гүр үүсчтэй л гэл. Тэгээ бууж хөөсөр аргагүй зэгүүд байна шүү дээ. Одоо зайлшгүй энэ ямар цонхгүй хаалгагүй юм бол орж гарч чадах байх чинь тий. Тэгээ зайлшгүй энэ дээр бол хамгийн өндөр үзүүлэлттэй цонхнуудыг л 50-аар санагдаж байна. Тэгээ яг ер нь бол зарчмын хувьд бол зарчмын хувьд ер нь ойрлцоо болж чадсан. Бид нар дулааны камераар бас харж болж байгаа. тэгээд эн чинь за ингээд та ингээд сайн ярьлаа шүү дээ ингээд үндэсний үйлдвэрлэлээ ингээд янз янзаар ингээд нийлээд ингээд ямар ч гоё юм ингээд босгочлаа тий. Өшөө ингээд цааш нь бас нэг баг цагийг хөгжүүлэлт юм бас бодож байгаа. Тэгэл байх юм тий. Тэгмүүд энийг одоо ингээд мухатаа тий нөгөө бүтээгдэхүүн болгоод ингээд одоо эн чинь яг хэдүүлээ нэг юм үзүүлэнгээ ингээд гоё юмтай болчлаа. Тэгээд эн чинь нэвтрэх хэрэгтэй. Хүний хэрэгцээнд ингээд нэг хэрэглээнд орох хэрэгтэй шүү дээ. Тэгээд тэр талаараа та юу н бодож байгаа юм уу? Юу н яаж энийг бүтээгдэхүүн болгоо одоо хүмүүсийн өргөн хэрэглээний одоо нэг ингийн бараатаас ч юм уу болгох ийм төлөвлөгөө байна уу? За ер нь бол яг бид нэг Чингэлтэй дөрөвтэй хамтарч хийж байгаа энэ төсөлтөд бас нэг сомцог гэрийг сонгосон бас хэд хэдэн шалтгаан байна. За бид нар ямар ч нөгөө уламжилт бас нүүдэлчин гэр маань бас яг нөгөө утааг үйлдвэрлэдэг бас нэг жоохон тий ажиллагаа ихтэй тий хавар намар нөгөө олон асуудлууд гардаг. За тэгээ дээр нь бас нөгөө жоохон халамжийн гэр гээл тий ерөөсөө нэг жоохон амжиргааны тий төвшнгөөс доогоор хосууд л гэрт амьдэрдэг гэсэн нэг ийм имиж бүрдсэн байгаа. Тэгэхээр манай пассив байлгын хүрээлэн бол 18 оноос хойш ингээд пассив аргачлалаар хэрхэн Монгол иргэд дулаалгах вэ гэдэг одоо CT-гэр аргачлалыг боловсруулад одоо яг энэ CT-гэр гэж хэлж байгаа. Тий, ер нь CT-гэр аргачлалаа бид нар бас патент ингээд авах га тий материалыг бүрдүүлээ явж байгаа. Тэгэхээр энэ удаа цомцог гэрийг CT-гэр аргачлалаар ингээд дулаасгах гэсэн үг. Тэгэхээр энэ маань яг бид нар ингээд Улаанбаатарт амьдарч байгаа олон бас нөгөө иргэдүүд байгаа шүү дээ. Залуу иргэдүүд байна. Одоо дараагийнхаа орон сууцыг яаж шийдэх үү тийм ээ гэдэг нөхцөл байдал дотор бас нэг сонголт болох юм болов гэж бодоод цомцог гэрийг бас ингээд энэ удаа сонгоод CT-гэр аргачлалаар тэгээд бас олон нийтэд яад хүртээлтэй болох уу гэдэг талаас бас цаашаад ажиллах төлөвлөгөөтэй байна. Ямар ч одоо ингээд одоо энэ дулаан буур тийм ээ. За ингээд гадна ингээд нарны сэргийгт хэрч мөчтэйгээ ингээд хослоод одоо коморо сетер одоо ямар ч 1 м квадрат бол ямар ч нэг сая төгрөг тийм ээ. Дотор багтахаар тийм эко тийм гэр орон сууцыг бас ингээд нийтэд түгэх тийм зорилготой ажиллаж байгаа. Тэр 30 м квадрат гэр дотор байна шүү дээ. Хангалттай заахгүй. Одоо 30-уулаа орж ирээ зогсоод юм хийсэн ч болохоор шахах юм талбай шүү дээ. Одоо энэ дээр нөгөө нойлоо шийднэ гэж байгаа тийм. Тэгнь. Нойлоо шийднэ гэж байгаа. Усаа шийднэ гэж. Усаа нуус 0.2-ыг энэ дотор шийдээд өгчих юм бол ерөнхийдөө тийм. Ер нь гэрийн бас нэг давуу тал чинь шүү дээ тий. Гар дор учраас тий. Залгаад барих ч юм уу нэг баг зэрэг мужааны шийдлээ тий. Ингээ шийдэж болохоор юм. 3-4 гэрийг нийлүүлээд үзүүчрэ холбоот ч юм ингээ шийдээд хамгийн гол нь дулаан алдагдал багтаал байх юм бол дараагийн асуудал нь хэлбэрхэн болоод гэл. Ингэх юм бол тэгэл одоо нэг дулаан алдагдaltaй байх юм бол өөрөө болгонд нэг 100 тавих юм уу нам даралт тосоол гэл ингээл явна. Маш их асуудал үүснэ тий. Одоо бол эн чинь бол тийм асуудал байхгүй байна. Тэгэхээр энэ дэр хэчнээл өргөжүүлж болно. Сургууль цэцэрлэг хүртэл юм байж болмоор санагдаад залуугаар бүлийн шийдэл байж болохоор санагдаж байгаа. Дээрээс нэмээд мэдгүй одоо нэг дүүрэг юм дээр ямар асуудал байдаг, ямар ч ядуус ч гэдэг юм уу. Энд чинь зардал гарахгүй гэдэг талаасаа урсгал зардал байхгүй болчих жоохгүй. Тэгээд ирэхээр эхний хөрөнгө оруулалтын жоохон дэмжиж өгчих юм бол цаашлаад нөгөө юу гэдэг нь байнгын халамж одоо юу гэдэг нь те нөгөө халаалтын зардал гэдэг юм төсний нэмэгдэл үндэсний ч гэдэг юм иймэрхүү ямар нэгэн халамжгүйгээр энэ ч өөрөө өөрийгөө аваа явах юм бас нэг
орон сууцны хэлбэр болох гэдэг байхгүй юу? Уламжилт гэрээ тордох юм бол Тийм ээ. тий. Одоо нэг 40-50 м квадрат нэг жижигэн апартаментууд байсны оронд тий. Харин тий тэр Сонголт энэ маань яг дэд үтсийн хувьд одоо хүний анхан шатны хэрэглээг бүрэн хангалтчих юм бол яг зөв тий. тэгээ хамаагүй ирүүл тэгээд хамаагүй газар тухтай тий. Гүйж гараал хүүхд чинь тоглоно. Тэгээд энэ сонгогч бас нэг давуу тал нь хүүхдээ яаж тоглож байгааг харчих юм. Тэгээд бас ингээд байгальтайгаа ойрхон ийм сайхан газартаа хамгийн гол нь эзэн болоод газрынхын одоо үн өртөг сайхан өсөд ирэх юм бол тэр чинь газараа ахаад гой байшин барих мөнгө хоригдлуулж байгаа шинэ байшин барьж болно шүү дээ. Өнөөдөр яаран тэр одоо орон сууц руу гүгээд орчихоос өмнө ийм шийдэл бас байгаад нь бид нар бас олзуурхаад юмыг яаж мэдхүү те. шинэ шийдлийг санал болгож байна гэсэн. Одоо банктайгаа холбож өгөөд хөөхөн тийм ногоон шийдэл мэдл оруулж өгөөд тэгээд дэд үтсийн шийдлүүдийг бүрэн төгсөөр ямар нэгэн тийм нэг эрсдлүүлсхэргүй шийдэж өгмөр санагдаад байна. Ус багт хэрэгэлдэг. Тэгэхээр ингээд бүх юмудаа ингээд багцлаад нэг бүтээгдэхүүн болгочих юм бол нөгөө банкны зээлийн бүтээгдэхүүн ногоон зээлтэй ингээд хамрагдах боломжтой болгодог ч юм уу те. Тэгшүүл илүү юу яачих юм бэ те. Тэгээ энэ жил Нийслэлийн зүгээс чинь сая одоо энэ жил бид чинь чип багцыг ингээд бариад нөгөө Монгол гэрүүдэд тулаалгыг хийгээд байгаа шүү дээ. А тэр яагаад чипийг сонгож ийнө гэхээр нөгөө бүтээгдэхүүн чинь банкн дээр хүлээн зөвшөөрөгдсөн ногоон зээл нь хамрагдах бол тодорхой тийм стандарт юм болчиход байгаа. Тэгэхээр нөгөө хамгийн эхлээд стандартны яг тийм бүтээгдэхүүн болох хэрэгтэй юм байна. Тэгчээд тэр чинь тал талдаа ингээ хүлээн зөвшөөрөгдөд ингээд явчихаар илүү нөгөө өргөн хэрэглээнд нөгөө зах зээлийн механизмыг ашиглаад нэвтрүүлэх боломжтой болж байна. энэ дээр нэг юм зүгээр санал байгаад идэг нөгөө Монгол гэрийг стандартчуулах гэдэг ч юм уу те. Ер нь хэлбэр дүрсийн хувьд нэг стандарт байж л байдаг л да. Дулаан алдагдал талаас нь бас нэг тоо тавьж өгмөр санагдаад байгаа. Энэ бол жишээлбэл 50 ваттын гэр байхгүй юу? 1 м квадрат талбайг халаахад шаардлагатай чадлан 50 ватт гэсэн үг. Тэгээ гадаа 39 градусын тухай ярьж байна. Энийг тооцоо хийж болдог. Тэнгүүтээ гэрийнх нь ваттаар нь ялгаад за 100 ваттын гэр бол асар их эрчим хүч зарцуулна. 50 ваттын гэр түүнээс 2 дахин бага зарцуулах юм байна гэдэг. Тэрийг нь бүгдийг ингээд тоо үзүүлэлтээр бүгдийг ингээд хан дээр нь хамаг ангиудаар ингэж үржүүлэл гаргаад ирдэг юм тоо байхгүй юу? Гадна дотор температур ялгаа гаргаад. Тэгэхээр ваттаар нь ялгаж өгсөн стандарт тогтоочмоор санагдаад байгаа. Тэгэхгүйгээр зүгээр нэг Монгол гэрээ стандарт гэхээр ханан ийм үнэтэй үнэн ийм ингээд тогтдох ёстой ч гэдэг үе эсгийн 2 давхар байх ёстой цагаан байх ёстой гэсэн юм стандарт яваад байдаг болохоос биш яг чухал нөгөө нэг аяд тухайг хангасан эрчим хүч удааны эсрэг явж байгаа юм чинь юу гэхээр эрчим хүчний зарцуулалт байхгүй. Эрчим хүчний зарцуулалтыг бид нар тооцож гаргаж ирсэн. Энэ гэр бол яг 50 ваттын гэр. Тэгээ 50 ваттын гэр гэдэг нь өөрөө байж болох сити гэр дотор бол хамгийн бага пассив стандарт руу төгсчгүй л дээ. Тэгвэл одоогийн байж байгаа ердийн гэрээс бол 2-оос 3 дахин эрчим хүч хэмжиж байгаа байхгүй. Тэгэхээр энийг бид нэр стандартчуулмаар санагдаад байгаа. Ерөөсөө тэр 50 ваттын гэрэл авсан бол үнэхээр 50 ваттаараа л халж л ах хэрэгтэй. Үгүй гэх юм бол тэр стандарт шалгах хангаагүйгээд нөгөө гах зарлал нь гэсэн тодорхой болж юм биш. Маш тодорхой болох хэрэгтэй. Жилийнх нь эрчим хүчний хэрэглээч бүр тодорхой болно. Яг тэгэхээр манай Монгол улсын цагаагаар эрхс байдал нэгт өөрчлөгдөд байдаг. Бүтэн жилийн хугацаанд 1 м квадрат талбайг халаахад хэдэн төгрөгийн зардал гарна. Чиний жилийн одоо гэдэг халаалтын зардал чи хэдэн төгрөг болно гэдгийг анханасаа баталгаа гаргадаг ч гэсэн мөр. Хэрвээ тэрэндээ хүрэхгүй бол нөгөө компани очиж мөнгөний илүү мөнгөний төлдөг ч юм уу те. Ингэж бид нар юмаа барьж авахгүй бол одоо нөгөө стандарт гэж байгаа юмнууд ч болохоор янз бүрийн одоо өнцгтэй янз бүрийн гоё одоо юу гэдэг мэдгүй бохирдлын хэмжээг нь хэмжигч ямар ч боломжгүй юм байна байгаа байхгүй. Эрчим хүчний зарцуул тэр чигээрээ агаарын бохирдолд уягдана санхүүгийн зардалтай уягдана тий бүтээгдэхүүн чанартай шууд уялддаг байхгүй. Энэ юмараа бид нэр стандартаа тогтоомоор санагдаж байгаа. Тий Монгол гэрээ стандарт гэж ярих гэж байгаа бол эрчим хүчний зарцуулалтаар нь 40 ваттын 50 ваттын зарим хүн 30 ваттын гэрч барьж байгааг мэдэхгүй шүү дээ. Болно шүү дээ. Тий. Ийм боломжоор бид нэг ингээд тэр ваттыг тогтоож өгөө. За энэ ваттанда ажиллаж гэнэ үү гэдгийг шалгахад амархан шүү дээ. Нэг халагуур залгаа нэг шөнө 24 цаг хэмжээл болоо. Ингээл гарах хэрэгтэй. Тий. Гэж би бодож байгаа. Тэгээ одоо тэрийг л ажиллах хэрэгтэй байна л та. Тэр нэг барилгын стандарт чинь бас цонхны стандарт нь байхгүй гэдсэн тий. Тий. Одоо юу гэдэг Улаанбаатарт нийлүүлж байгаа цонх шилийн эзлэлүүдийн одоо яг 2 давхар одоо энгийн шилтэй шилэн багцтай ийм цонхнуудын дулаан техникийн үзүүлэлтээс одоо энэ тооны шил энэ хаалганд хийгдсэн 2 шил энэ бол 3 давхар 2 ловын төрөлхтэй шил орсон арган хоёроор дүргсэн юм шилэн багцтай бүтээц байгаа. Тэгэхээр энэ бол энгийн шилэн багцнаас
230 орчим хувиар дулаан техникийн үзүүлэлт нь илүү сайн хангагдсан ийм шилэн багцтай. Хоёрдугаарт нь ингээ хараад байж хаад хаалгыг одоо уг нь бол хуванцар PVC материал бол дулаан одоо дамжуулах үзүүлэлт нь бол хамаагүй бага байна шүү дээ. Тэгэхээр энийг бол металл буюу хөнгөн цагаан төмөр араамаар хийсэн. Тэгээ энэний шалтгааныг бол одоо хаалгаар хүмүүс байнга орж гарна. Хуванцар материал хичнээн хүчтгэж төмөртэй металл зөрхөвчтэй байсан ч хуванцар материал учраас нөгөө нумралт үүсгэн. Хөдөлгөөнөөр байнга орж гардаг. Тэгэхээр одоо юу гэдгийг энэ төмөр материалаар хийгдсэн тэгээд 3 давхар ийм шилэн багцтай ийм хаалга металл хаалга болсон баг. За одоо наад чинь тэгэхээр манай одоо яг барилгын тэр норм стандарт дээр байд юм уу? Бага. Одоо цонх шилийн эзлийн юун дээр салбарт одоо тавьж байгаа стандарт шилийн эзнийх нь наам шилэн багц стандарт байна. Тэрэн дээр 065 гэсэн үзүүлэлттэй байх хэрэгтэй. Яг цаанасаа тавьж байгаа норм дүр. Манай Монголын стандарт гэсэн үг. Энэ барилга норм ба дүрм дулаан хамгаалал 25-1-2 гэж явдаг. Тэгээ барилга норм ба дүрм дулаан хамгаалал юу гэж нэрлэхээр Монгол улсыг халаалт үйлдвэрлэлийн хэм хоногаар нь дүрм бүсэд байж байгаа. Тэгээ халаалт үйлдвэрлэлийн хэм хоног бүрд одоо дүрм бүс бүрд 3 төрлийн ангиллын барилга байдаг. Нэгдүгээр ангиллын барилга болохоор нийтийн орон сууц, цэцэрлэг сургууль эдгээр орж байгаа. За хоёрдугаар ангиллын барилга болохоор офис орон сууц, офисд орчиж байгаа. За гуравдугаар ангилд болохоор одоо зарим давхрын цонх одоо тэр агуулах хуурай нэтэ агуулхад орчиж байгаа юм л да. Гэтэ барилгын норм ба дүрмийг ямар үед мөрдөх вэ гэхлээр тухайн талбай 50 м²-аас одоо дээш талбайтай бол эсвэл дотор нь амьдарч байгаа 7 хоногт 2-3 өдөр багтаа ирэх бол эсвэл дөрөв улирлын одоо улирлын бос барилгаар гэсэн бол одоо энэ барилгын норм ба дүрм дулаан хамгааллын мөрдөн гэж. Тэгэхээр одоо цонх түрүүн та асуулаа барилгын норм ба дүрмийн одоо тэр халаалт үйлдвэрлэлийн хэм хоногийн одоо Улаанбаатар хот бол 1-р бүсд орчиж байгаа. За 1-р бүстэй байгаа барилгын нийт орон сууц дахь цонхны тал одоо дулаан дамжуулалтын хөрөөс эсэргүүцлийг дуртах тоо байгаа байхгүй. За тэр тоог бол яг энэ халаалтын үйлдвэрлэлийн хэм хоног гэдэг ойлголттой өмнө байсан барилгын норм ба дүрм дээр болохоор барилгын галааны бүс гэж байдаг байсан. Яг тэр үед бол тэр барилгын норм ба дүрм дээр болохоор цонхыг ханд эзлэх талбай хэмжээд 18%-аас одоо дээшгүй үед одоо цонх 1 м² талбай цонхны одоо цагт одоо нэг цагт эсэргүүцэх дулаан дамжуулалтын хөрөөс эсэргүүцэл нь дулаан дамжуулалтын хөрөөс эсэргүүцэл нь 0.65 градус үзүүлэлтийг хангасан байна гэж заадаг юм байна. Гэхдээ тэр бол хамгийн бага утгатай. Тэгэхээр бол сүүлийн үед одоо цонх шилийн хийцлүүд одоо томроод талбайгаараа тэгэхээр нэг дулаан бас адилхан тархдаг шаар шиг одоо физик чанараараа ч гэсэн одоо ингээд шаар томрох хэрээр илүү хэврэг болдог бол цонх шилийн хийцлэл гэр нэвтрүүлэх бүтээс талбайн томрох хэрэг одоо яг тэр жижиг байсан дулаан техник үзүүлэлтэд барьж чаддаггүй тархдаг. Тэгэхээр шилгээний талбай томрох хэрээр цонхны дулаан техникийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх хэрэгтэй. Тэгэхээр яг хөө гэхээр нөгөө нэг цацрын дулаан дамжуулах, лөвийн шилээ нэмэгдүүлнэ, нарган хийгийг нэмэгдүүлнэ. Тэгээд шил хоорондын орон зайгаа холбуулна. Шил эргэн тойронд нь дулаан ирмэг технологийн зай барьж хийх хэрэгтэй байна гэсэн. Одоо манай яг товчхондоо бол юм багхгүй. Одоо сая энэ камера менежер хэлж байгаа юу бол хувийн буюу одоо амны орон сууц байшин байх нь шүү дээ. Тэнд бол ханд эзлэх талбай нь 18%-аас илүүгүй. Олон нийтийн буюу үйлчлэгээний барилга байгууламжт бол 25%-аас илүүгүй байгаад зөвлөмж гарцсан баг. Яг өнөөдөр бол ингээд судалгаанаас харж байхад дийлэнх байшин барилгууд хувийн амны орон сууц хүртэл ханныхаа эзлэх талбай шилэн эзлэл нь 35%-аас илүү болчихж байгаа. Тэгэхээр нөгөө камера менежер хэлж байгаагаар тэрийгэ дагаад дулаан техникийн үзүүлэлтийг нэмэх шаардлагатай. Тэгэхээр юу гэдгийг цонхныхоо шилний тэр шилийн эзлэлийн дулаан техникийн үзүүлэлтийг нэмнэ гэдэг тэр ерөөсө 3 асуудал. Сая камера менежер хэллээ. Нэгдүгээр шил хооронд нь байгаа зай баригч уурсаа зайг нь холдуулж өгөх шаардлагатай. Хоёрдугаарт нөгөө эрчим хүчний лови төрөлхтэй шил. Тий. Тэгээ гуравдугаарт дузааны нэмж өгөх хэрэгтэй. Энэ дээр анхаарах шаардлагатай. Одоо ингээд бид чинь ингээд дүр дээр ингээд нэг айлуудыг дулаалаа, хааны дулаалаа, дээврийн дулаалаа явж штэ. Бид ингээд цонхыг нэг олчиход байгаа байхгүй. Тэгэхээр та нар одоо юу зүгээр яг нэг мэрэгжлийн хүмүүс дунджаар манай тэр айлууд дулаалаагүй бол дунджаар хэд байдیں۔ За минимум 0.65 гэсэн доо байд юм байна шүү дээ. Тэгвэл тэр нэг хэд байх вэ? Үгүй. Ер нь стандарт нь дулаан техникийн норматив хэмжээ 0.65. За энэ тийм ээ. Одоо яг
айлууд дээр байгаа доо 2 давхар энгийн шилэн багцтай бол 0.35 заагаад байгаа. Бидний нөгөө нэг багжаараа хэмжчихээр. Тэгэхээр чи ерөөсөө яг дулаан дээр нэг үзүүлэхээ бүр 50% нь 60 орчим хувь хангаад байгаа байхгүй. Тэгээд яаж ч яахгүй сонгоод бол дулаан алдаг л байна. Асар бүтээц буюу шилгээр асрах дулаан алдчихсан. Тэрийг шийдвэрлэх гаргалгаа бол ерөөсөө шилэн багцаа шилээ солих шаардлага. Шилийг солихын тулд эхлээд цонхоо онцлох шаардлага. Одоо энэ цонх чинь араамаараа хүрээгээрээ тойроод метал зөхч төмөртэй байх хэрэгтэй. Хүчтгэгч төмөртэй. Хүчтгэгч төмөр байхгүй бол шил солиод ямар ч үр дүн гарахгүй. Тэр хуунцар материал чинь байнгын хөдөлгөөнд оршин. Тодорхой хугацаанд дараа хөдлөөд шилээ хагалчаад байдаг. Тэгэхээр ер нь бол эхлээд цонхоо оншилж агаад мэрэгжлийн хүмүүсээр ингээд дараагийн алхамд шилээ солиод ингэж байна. Одоо бидний жишээс нэг юм чинь ханаа явж таны дулаалаа дээврийн дулаалцаа одоо цонгон дээр л асуудал үүсгэж. Тэгэхээр энэ эдтэй бас цаашдаа илүү хамтарч ажиллах. Тийм ээ. Зөвхөн шилэн багцын солиод явчих бас нэг арга байж байгаа шүү дээ. Тэгээ хоёрдугаар арга гэдэг юм бол нөө задлын дулаан алддаг. Задл гэдэг тэгэхээр гадна амлага орж байгаа. Үнцэн үеийн орж байгаа, дотор амлага орж байгаа. Тэгэхээр цонх хаан задлаар маш их дулаан алддаг. Тэгэхээр дэрийг бид дулаалахын тулд нэгдүгээр нь зай завсраг болох хэрэгтэй. Маш хэмжигчээс. Хоёрдугаар гадна талаас нь сайн дулаалах хэрэгтэй. Мөн дотор талаас нь сайн амлагын тавцсан гингийн тойрон дулаалж өгөх. Одоо тэр мандууларгын байнга яриад байгаа тэр нөгөө тий халаах талаа биш хамгаалах талаа илүү анхаарья. Тэр нь хамаагүй хурдтай үр дүнд хүрэхээр юм байна тий. Алдаж байгаа тохиолдолд тэнцэнээс халаах юм аа илүү олон янзаар сайжруулад олигтой үр дүнд хүрэхгүй гэдгийг бол бид нар халтсан. Тийм учраас хамгаалах юмны хамгийн нэгдүгээр цонх хаалга дулаан. Тэгээд Монгол гэр дээр бол ерөөсө дулаан бөөр ерөөсө айгүй чухал. Дулаан бөөр. Энд бол ерөөсө бөөр юм даа. Дулаан бөөр хамгийн том үүрэг үүсдэг. Дулаан бөөргөө бол бид нар өнөөдөр ингэ суухгүй. Одоо Дэлхий халаахгүй тий. дэлхий маань өөрөө тэр чинь сэрүүхэн сайхан байж ах хэвээр. Тий. Хязгаарлаж өгөхгүй бол болохгүй ч байгаа. Янга хамгаалаа. Ер нь байшин дээр ч мөн ялгаагүй. Улаараа ингэж битүү сайн дулааснараа бид нар нөгөө хөлнөөсөө дарахгүй. Бид нар чинь тэгэл автобусны буудлын дээр төвпөлтөд зогсох юм бол яадаг вүлээ хөлнөө улаас тачган таарал. Яг тийм л юм болоод байгаа байхгүй. Тэгэхээр дулаан хамгаалтын юмнуудаа явуулснаа дараа завхаа гарч ирэнгүүтээ маа гэд нарны тол хашаа ээж өгөөд шууд тэнэ залгах юм галзуу малзуу юмуд яриад байгаа байхгүй. Тэндээс гарч ирсэн уцыг шууд барьж явснаа халаа гурлал залгаж байгаа байхгүй. Тэгэл ерөөсөө нөгөө дунд нь байдаг бүх процесс байхгүй болчих. Тэгээ нарал ирвэл дулаан. Нарал ирвэл дулаан гэж бас цонхон дээр ялгаагүй л дээ. Яг урагшаа харсан цонх тавьчих юм бол нарал ирвэл дулаан гэдэг процесс явагдана. Хажууд шаарсан цонх л бодлоо л да. Тэгээ урагшаа харсан цонхон дээр илүү сайн нар авдаг, илүү бага дулаан алддаг цонхыг тавьж өгөх явах юм бол бас нэг халаа гурван хэлбэр гэсэн. Тэгээ нэг дээрэс нэмээд энэ хөөрхөн юм элементүүдээр ингээд яах юм бол айгүй бага зардлаар хурдтай үр дүнд хүрэх гэдэг шүү дээ. Одоо цонхын араамын солиол, амлагын шинжилээд явахгүй зүгээр шууд пад лови төгстэй 3 давхар шилэн багцаар пад гэж шилэн одоо зөвхөн шилэн багцын солиод өгөхөд л бүг гэж явчихна гэдэг чинь болно. Улнаас нь сайн дулаалж өгөө шалгыг хуулж байгаа доор нь хөөс дэвсэж хагаад буцаагаад болох юм ажлууд бас хийж лээсэн. Пүнк гэж явчлаа гэж айл нь баялаа л гэдэг юм. Ерөөсөө тиймэрхүү юмнуудын дистаралын цуцалтгүй хийсээр байгаа л эцсийн бүлэгт явсаар байгаа л ситигэр юм уу пассив хаус болно л доо. Багаар тэрлүүд өгөх хэрэгтэй. Шантарч болохгүй. Энэ гэхэд одоо яг одоо Монгол улсад болдог байгаа барилгын орон дүрм тавьж байгаа шаардлагаас 3 дахин илүү дулаан техник үзүүл зайтай шилэн багцтай. Шилийн эзэлтэй. Тийм. Тоон нь хаалга нь. Тий. 3 дахин илүү. Тийм учраас хоёулаа өнөөдөр аюулгүй хонно. Ямар ч аюул байхгүй. Тий. Ер нь бол Монгол улсад хамгийн том дайсан Оросч биш Хятадч биш хүртэн маань өөрөө байдаг байхгүй. Үлдж хүч гээдэг. Тэгэл жоох эвгүй гიშх юм бол хэдүүлээ хөрөн мөнгнөөсөө хохирно, хамаг ямаа хөлдөөн, машин тэрэг нь гацсан, эвдэрн халтар нь голгоно. Ерөөсө бүх зовлон энэ өвөлтөө энтэй тулдаж ирсэн ард түмэн учраас бид нар өөрөө нэлээд физикал эйж мэйж дээр алаад байгаа шүү дээ. Гэтэл энэ үүднээ бид нар давж гарах ухаанаа өвлж авч хүлдээгүй. Дулааныг хамгаалах, хадгалах хэвээр хоньны сүлэнд чилсэн жоохон эрч энерги хурааж байгаа нөгөөхөө чанаад идэн мэднэ гэдэг энэ арганууд чинь явсаар байгаад хамгийн эцсийн төгс хувилбар нь бол одоо ингээд тийм барилгын бид нар байшин барь сураад ирнэ удаагүй байх шүү дээ. 100 жил болж байна. Тэгэл ерөнхийдөө барилга ойлгохгүй л энэ яагаад чихтэй дээ мэдэхгүй энэ яагаад нороод бүүдэх ингээд барилгын физикийг бүрэн ойлгож чадаагүй явсаар байгаа өдөө хүрсэн. Одоо ингээд сайн талаас нь харах юм бол бид нар бас байшингууд маань дэндүү капиталын хөрөнгө оруулалт хийчихгүй байна. Гэр хороолтны ялангуяа энэ дээр засвар авах боломжнууд байна. Газар зохион байгуулалт ч гэсэн түүхээгээр байж энэ дээр боломжоор зөв тал руу те эрчим хүч өндрөөс тэгвэл хоёрын хооронд дутуу
эрчим хүчний одоо юу гэдэг нь те зарцуулалтын стандарт муутай байшингуудыг маш олноор түгээсэн, маш их капитал зарцуулсан бол бид нар хэцүү байхгүй. Тэ. Одоо нэг хуучин Оросын социализмын барьсан байшингуудыг дулаалах гэж үйл үзэж шít. Тэрэртэй адилхан юм муу практик аюул олон шингэсэн ингээд Европ бол тэр чигээр тийм байгаа шүү дээ. Капиталны 100 гаруй жил болцсон метр гарan чулуун хамтаа байшингууд яаж дулаалах юм мэдэхгүй. Дээшээс харж нэг үзээ, доошоос харж үзээ дийлэхгүй шүү дээ. Ямар ч эрдэмтэд нь. Тэгэхээр бид нар бол тийм байхгүй байхгүй. Айгүй урдтай шийдэх боломжууд байна. Таарж шít. Жохон байшинг яах вэ? Гадуур нь хөөсөр дулаалал шилэн багцыг солиход л бүг гэж маргааш нь ургаад гараад ирэх боломжууд байгаад байна. Гэх мэт энэ талаа ашиглаад хэдүүлээ нөгөө нэг шантрахгүй дулаан хамгаал гэдэг рүүгээл явсаар мэтэл нэг тодорхой бид нар өөрөөс мэдээгүй байхад нэг 5 жилийн дараа шал өөр төвсөнд очсон байх болов гэж. Өөрсдөө ч мэдээгүй те. Би бол байнга сэтгэл ханамждаггүй явдаг байхгүй юу. Бүх юм буруу хэмж харагдаад байдаг. Гэвч эргээ харангууд 5 жилийн дараа харахад юмнууд сайхан болцсон явж идэг байдаг байхгүй юу. Тэ. Энэ дээр бас тэгээд бид нэг тийм одоо яг хаашаа явах юун дээр л ирчээд байгаа юм шиг. Бид одоо биднийг яах юм? Хаус ороод болгоод тийш юм уу? Эсвэл газруудыг нь чөлөөлөөд ингээд өндөр ингээд энэ нэгдүгээр ороод 3 4 гэдэг шиг ороолууд болох юм уу энэ тэргээд тэ. Тэгмүүд хэрвээ хаус ороод болгоно гэвэл тэр дид үтцийг ингээд тус үзлүүн ингээд татах юм уу? Тэгээд бас үнэтэй болох гэдэг. Тэгмүүд дээш нь ингээд босгочих юм бол арай бага устдгаа дид үтцийг татах гэдэг. Тэг гэх мэтлэн иймэрхүү нэг юм сонголтын юм бол тэгээ улс төрийн шийдэлтэй наач тий. Улс төрийн шийдэл тий. Тэгээд тэрнээс ч юм болоод энэ одоо нөгөө Улаанбаатар хотын нөгөө төлөвлөлтийн нөгөө 20 40 гээд тэр юу чинь одоо л батлагдаагүй яригдаад байгаа шүү дээ. Тэгээд энэ чинь айгүй олон юмнаас хамаарах юм билээ л дээ. Манай өрхүүдийн орлогын төвшин, тэгээ манай эдийн засгийн чадамж, тэгээд ирэх хэдэн жилүүдэд яах вэ гэдгээ хэдүүлээ харж байгаад ингээд чиглүүлэн тэгээд тийм олон жилийн форкастыг бид нэр ингээд одоохондоо хийж чадахгүй тэгээд яаж явах юм ингээд айгүй олон асуултууд байгаа юм шиг л надад санагдаад байна. Тэгэхдээ энэ хооронд тэгээ зүгөө суугаад ээж болохгүй. Тэгээд нэг байгаа боломжоор тэгээд нөгөө өмнө нь нэг тийм эрчим хүчээ чадлаа нэмэл гэдэг энэ юмнасаа биш. Нөгөө талаас нөгөө зоосны нөгөө талаас хараад үгүй бид нэр айгүй их юм ингээд хийд ими хаяад байна. Энийг хэмжих юм бол энэ ч өөр айгүй их боломж байна тий. Одоо манай цонхны хоёр гэхэд түрүү ярьж штэ тий. Нөгөө барилгын юун дээр чинь зөндөө их юм цонхоороо алддаг юу тэр чинь өөрөө буцаага манай төвийн эрчим хүчний систем дээр бас ямар их дарамт одоо учруулж байгаа юм бэлээ тий. Тэр чинь хэрвээ хэмнэлттэй байсан бол манай төвийн эрчим хүч одоо юу гэдэг 1600 биш 1400 300 ч юм ашиглах боломжтой ч юм уу тий мэтлээ. Ер нь стандартаа байн шангаруулах тэгээ мөрдүүлэх гэсэн юм хоёр л юм байгаа юм л. Сайхан барилгын норм дүрэн байна. Мөрдөж байгаа нь ер нь бол ховор. Тэ. Барилгын норм ба дүрмээр баригдсан байшингууд бол тийм шилэн байшин хэзээ ч баригдах боломжгүй байхгүй да. Маш том шилэн багц ингээд барьсан. Ингээд эн чинь бол бас л гажил юм яваад байгаа. Тэгээд ер нь стандартаа сайжруулаад чангаруулаад ингээд багаар алхам болохмаар урагшлал явмаар байна. Олон улсын жишээ бидрийг харахад даунтаун гэдэг тийм. Одоо туулгын хөндөй, сэлб болын хөндөй ийм тэгш талаар бол ингээд өссөн үсээгөө өндөр байшингууд, дэд бүтэц, цэвэр ус бохир гэдэг татгад дагуулгаараа ингээд өндөр байшингууд явах байх. Ингээд уул өгсөн газрууд ээ. Энд чи бол яг ингээд амны орон сууц илүү тохиромжтой болоо тий. Хүнд ингээд явандаа уул нь манай энэ хотын байрлал гош одоо ингээд хойдолтой гэр хороолоо одоо л утаа гаргадаг онцгүй юм шиг байгаа хэрнээ энийг ингээд амны орон сууцсан хороололоод ингээд уул өгсөөр шатлаа тий. Бүгдээрээ сайхан вьютэй ингээд харуулцаа. Тэгээд нөгөө нарны тусгалаа сайтай. Энэ утгаараа бас ийм орон зай бол Улаанбаатарт бол хангалттай баг. Ингээд яг хороол хотхон болгоод орон сууц апартмент болгоод хөгжүүлэх ийм даунтаун болох area бол хангалттай байна. Амны орон сууц болгоод хөгжүүлэх талбай бас байна. Тэгээ өмнө нь бас энэ сэргээгт гэрчим уучнаар эдгээр дээр хэдэн жилийн өмнө бол тоног төхөөрөмжнөнтэй бас эрчим хүч ингээ сүлжээнээс худалдаад авах нь хямдхан байдаг байсан бол энэ ойрын жилүүдэд одоо бол яг ингээд хугарлын цаг огтлцол дээр ирж байна. Яаж ийм гэхээр тоног төхөөрөмж нь боломжийн болж байна. Нарны эрчим хүчний ингээд
үр ашиг нь сайжирч байна. Эсвэргээрээ төвөөс ингээд эрчим хүчний сүлжээнээс худалдаж авдаг үн маань өөр өнтэй болж байна. Тэгэхээр бид нар яг одоо энэ огтлцлын цэг дээр байж байна. 1-2 жилийн дараа 3 жилийн дараа бол сэргээгдэх эрчим хүч хэрэглэх нь илүү хямдхан болно. Бид нар одоо батарей гэхэд бас үн буураад бас жоох үнэтэйдээ тооцогдож байна л доо. Бид нар 2 цаг 4 цаг эсвэл зөвхөн ингээд гэрэлтүүлэг телевизийнхээ эрчим хүчийг батарейнд нөөцлөх талаар одоо боломжтой болсон ярьж байна. 4 жилийн дараа 5 жилийн дараа хатуу төлөвтэй батарей гэдэг юм уу те натриумны батарей гэдэг юм уу тийм батарей нэвтрээд ирэхээр бид нар 24 цаг хэрэглэх батарейгаа эрчим хүчээ нөөцлөх нь өөрөө боломжийн болоод эхэлнэ. Хөл хэрэгсэлгүй тийм хөл хэрэгсэлгүй. Тэгэхээр нөгөө авсан батарей маань 20 жил ашиглах боломжтой болох одоо ингээд дүр зураг харагдаад эхэлж байна. шийдлүүд гарчаад байна. Тэр нь удахгүй ингээд худалдаанд нэвтрэх цаг хугацаанд 3-5 жил гэж ярьж байгаа байхгүй. Технологи нь бол одоо аль хэдийн бий болсон. Тэгэхээр энэ бол ирээдүйн энэ чиглэл рүү явах нь тодорхой юм аа. Бид нар бол энэ дээр урьдчилаад төрүүлээд шийдэл рүүгээ ороод явж исэн цаг хожин зүг болно. Одоо манайх бол нэгдүгээр хорооллын арын дэнж дээр бас ийм уулан дээр байдаг 500 дайлын комьюнити яг. Яг одоо ингээ хотын төлөвлөлтийн тухай ингээд ярихаар зэрэг гэр хороолт яг амьдарч байгаа иргэдийнх нь бас нөгөө дуу хоолой айгу хүртээмжгүй. Тэгээд ерөнхийдөө ингээ дээгүр ингээ том санхүүгийн том төслүүд яриа л тийм мэрэгчлэтнүүд ингээд социализмын үеийн өнгөрөөсөн шийдлүүд ингээл яриа л. Тэгэхээр яг ингээд бид нар дээр ингээд community үүсээд ингэж байгаа яг одоо нэг grassroots хөдөлгөөн үүсэж байгаа учраас Стэнфордын их сургууль, Пенсильванийн их сургууль, Хонконгийн их сургууль энтергээл MIT сургуулийн одоо эрдэмтэн багш нар оюутнуудтайгаа ирээд хот төлөвлөлт нэг архитекторын оюутнууд ингээд одоо Улаанбаатар хотын орчлтын асуудал ярихаар гэр хороолч яалтчгүй хамгийн том. Тэгээ ялангуяа гэр хороол дундаа байгаа хамгийн том асуудал чинь нөгөө удааны асуудал. Дэлхийн банк нүүб бол сүүлд бүр сая доллараар маш том судалгаа хийсэн 5 жилийн хугацаанд бүх датануудыг одоо засгийн газрын бүх яамдуудтай хамтраад ингээд бас тэгээд тэр судалгаануудаас үзэхэд чинь бид нар жилдээ 5.5 их найд төгрөгийн охирол амсаж байгаа. Зөвхөн энэ утааны асуудал. Утаанда тэгтээ тэр нь бол яг бүр ингээд яндангаар гарч байгаа асуудал. Тэр нь хамгийн том тэрний баг 5 их найд нь бол нөгөө эрүүл мэндээр охирч байгаа охирлууд байгаа. Шууд болон шууд бус дам ингээд шалтгаануудаас болоод маш олон суур өвчлөлүүд энэ агаарын бохирдлоос болж хүнд металлын хордлого тэгэл одоо зүрх судасны ууршигны гэдэг ингээд маш олон өвчлөлтүүд бий болдог. Тэгээд жил болгон бид нэр тэр олон хүмүүсүүдийн эрүүл мэнд ингээд юугаар би угаартаж нас орж байгаа хүмүүсүүдийн тухай бүр яг агаарын бохирдлоос болж нас орж байгаа эрүүл мэндээр бид нар ч гэсэн ингээд Улаанбаатарт л амьдарч байгаа болол амьдралынхаа 100 наслах байсан наснаасаа өдөр болгон бид нэр 10 минут 5 минутыг энэ төлөөд явж байгаа. Тэгээд энийг ингээд яг нөгөө нарийн одоо нөгөө юугаар олон улсын стандарт юугаар ингээд их сургуулийн эрдэмтэд ингээд судлаад ингээд гаргаад ирэхэд бол жилдээ 5.5 их нэт. Энэ дотор нөгөө жил болгон 100-аа төлөхийн тулд цалингүй галчин ажил хийдэг 1 сая төгрөгийн цалин түлшиндээ зарцуулдаг сая төгрөг улсаас өгдөг татаас бидний янз бүрээр нөгөө улс төрийн нөгөө систем маань байх ингээд 4 жилийн юутай циклтэй тэгээ нэг том шийдэл ингэж гаргахад бас айгүй эрсдэлтэй. Тэгээ тийм учраас ингээд эхний ээлж нэг жижиг газрууд дээр ингээд гоё ингээд зөв туршилтууд хийгээд энийгээ ингээд хэрэгжүүлэх гэдэг ингээд явж байгаа энэ юмнууд бол айгүй зөв чиглэл рүү явж гин гэж ойлгох гээд байгаа байхгүй. Тэгээд тэр төлөвлөлтийн юм дээр бол бидний ойлголт ерөнхийдөө ингээд манай тэр авийн нөгөө холбооны хитэ итгэвтэй гүшүүд мөн ингээд суугаа ярьж байгаа юм. Тэр нөгөө сургуулийн том багш нарын ярьж байгаа юм та ингээд нөгөө хар ухаан гэж гэдэг шиг айгүй дөхтөх. Энэ уулын оройнууд л шугамшүүлж ийм татах шаардлага байхгүй. Бид нар Монгол гэрт төрсэн хүмүүсүүд хот руу нүүж орж ирээд яг ингээд нөгөө нүүдлийн иргэншлээс хотын соёл руу шилжиж байгаа юм шилжилтийн үе байгаа байхгүй гэр хороолж байгаа. Тэгэхээр тэр гэр хорооллын хүмүүс Монгол гэр дотроо байж ижлэг гэртэй байгаа юм шиг мэдрэмжийг авна. Зүгээр ингээд соёл моёлын юмнаас. Тэгмүүд Монгол гэрийн бүр нэг гайхамшигтай гой давуу талууд байна. Түрүү ярьж ин тэр нэг хот төлөвлөлт чинь бид нэр дахиад 100 жилийн дараа
бүгдээрээ эндээ ингээд шаарлаад ах юм уу төвжил мөвч чинь тэгээд ингээд задраад юмнууд хөгжин те ажлын байрын хиймэл оюухан робот мопч яхаар зэрэг ер нь ямар болох хэвээр те бүгдээрээ энд байхгүй өвсгөлийн ирэг дээр ингээд готоолоо харагдаж байна. Тэгээд ирэхээр зэрэг яг ийм нүүдлийн зориулттай авсаархан аваа явчих болдог. Өнөөдөр энүүгээр шогомшүүлж ч юм уу засмал зам хурдны зам явна гэхэд айлууд нь хэдэн зуун саяын хөрөнгөө ингээд улсын төрийг худалдаж аваад тэгээд ингэн гэдэг чинь бид нар улсаараа ингээд бүр айгу капитал хөрөнгөөр ингээд тоглоод байгаа. Тэгэхээр яг ийм зөв шийдлүүд рүүгээ жилд үнэхээр биднээс гараа авчиж байгаа тэр 5.5 их нийт төгрөгийг зөвхөн нэг жил зарцуулж байгаа бид нар тэр мөнгөөл бодоход би сая тоо бодж үзсэн. Метр квадрат нь сая төгрөг гэж байна шүү дээ. Тэгээд нэг ийм нэг 30-40 сая за нөгөө жакузи пассимисэний нэгвэл нэг 50 сая гээд бодоход тийм ээ 55 сая болох ч л өвөлтийн бүр нөгөө улсаар мосоор ач. Тэгээд тэгэхэд 100 мянган айлын ийм одоо Улаанбаатар хотод байгаа 100 мянган яндангаараа утаа гаргаж байгаа айлын гэрийг ерөөсөө ингээл нэг жил бид нар тэртээ тэргүй гаргаж байгаа зардлаар шийдчихэж болж байгаа. Тэгээд түрүү мандуул дарга ярьж байгаа тэр нөгөө өмнө одоо энэ санхүүгийн юун дээр ингээд ажилласан туршлагануудаа яваад яхад тэр нөгөө нэг карбон фанд руу энийг ингээд оруулаад дахиад ийм нийгэм том юутай байна гэдэг. Тэгээд 100 мянган айлынхаа өнгөө сольж өгөхгүй те ботогийн бой хөнгөлтөө зээл рүү ингээд хамруулахад дараагийн тэр орж иж байгаа юмнасаа нөгөө үлдсэн 100 мянган байшингаа пассив болгох ч гэдэг юм. Яг тэгж явуул хэцүү болох юм шиг. Надад бол тэгж бодогдоод байдаг шүү. Одоо бид чинь нөгөө нүүсэн татаас нь жилдээ нэг 300-аас 350 тэрбум өгж гэнүү да. Зөвхөн нүүснээ татаас нь шүү дээ. Тэгээд одоо сая жавтлан дууг хийж байгаа тэр нөгөө сэргээгтийн ингээ хугадлын зэг дээр очиж байгаа бол тэгээд цаашаа ингээ улам ингээ юу явж байгаа бол одоогондоо арай үнэтэй байгаа шүү дээ. Тэгэхээр тэр нүүсэнд байгаа татаас жоохон төрүүлчүүдлээ сэргээгтгүүгээ шилжүүлээд тэгээд тэрнийг жоохон дэмжиж ингээд явж байгаа. Тэгээд нөгөөх нь бүр ингээд хямдхан болвол яванда татаас байхгүй болоо. Тэгээд нөгөө first mover advantage чинь жоохон яваад хэдүүлээ бас нэг технологийн хувьд илүү ингээд төрүүлчүүлээс тийм байна. Техникийн хувьд ч гэсэн дасаад ч юм уу гэж л харин бодогдоод идэв. Одоо жишээ нь сэргээгт гэж чинь өмнө нь бол ингээд бүх нийтээрээ тооцоход үнэтэй байсан. Бас Монгол улсаас орд нэвтрэх гээд татаастай явж ирсэн. Одоо татаас ерөнхийдөө зогсож байна. Гэтэл ингээд нэг томоохон үйлдвэрүүдээр те үйлдвэр ингээд 24 цагийн турш ажилтдаг үйлдвэрүүд дээр ингээд нарны станц батарейтай хийгээд үсгэд одоогоо энэ үйлдвэрийн аж ахуйн нэгжийн худалдаж авж байгаа цахилгааны үнээр тооцоход бол өртгөө нөхөхөөр гарч байна 5 жилийн дотор 7 жилийн дотор нөхөхөөр гарч байна. Энэ айл өрхтөр ирэхээр энэ нэг систем нь арай жижиглэн болоод нэгжийн үн өндөр болчиход байгаа. Тийм ээ. Тэгэхээр энэ бол ингээд нэг 3-аас 5 жилийн дараа бол айл өрхтөр өртгөө нөхдөг хэмжээнд ирнэ очно гэж бодчихно. Бас нэг юм зүгээр ердийн манай байгаа цахилгаан маань өөрөө бас нэлээд том татаасан дээр ашгийн маржин байхгүй ашгаа өнгөрөөд яатсан 30 жил болсон үйлдвэрээс гарч байгаа үнэн өртгөөр бид нар яваад байгаа байхгүй яг бодит үн бол өндөр байгаа шүү дээ. Тэгэхээр ийм үнэтэй харьцуулахад хугарлын зэг дээр сэргээгдэх маань ирж байна тийм үү. Гэтэл бид нар нүүрстэй өрсөлдөх гэдэг шүү дээ. Нүүрс энд байж байгаа шүү дээ. Нүүрс ч өөрөө зүгээр шууд ухаж аваад түлчдэг юм бэлэн одоо анхтай ширчим үуч тийм үү. Эннээс давхын тулд яах вэ гэхээр дулаан хамгаалт гэдэг чинь хамгийн эхлээд орж иж байгаа байхгүй. Тэр цахилгаанаар халаах нүүрсээр халаах хүн хүн болгон нүүрсэл гэж шүү дээ. Яг тэр нь хамтхан дотор орчин бохирдохгүй тэр гадагшаа гарч байгаа яндангийн утаа бол за дараагийн асуудал гэж үзээд бид нар өнөөдөр амьд үргэлтгээл ярьж шүү дээ. Тэгэхээр энэ дээр яг хөхөр дулаан хамгаалтын асуудлыг хамгийн түрүүнд хөндөж байгаа ч хамгийн зөв. Энэ хоёрыг ойртуулж өгч байгаа байхгүй. Өртгийг. Тэгээ сонголтын тэнцвүүлж өгөх хэрэгтэй. Тэгтэл энэ хоёр ингээд хүн зодтолж яхад энэ талд нь байнга ингээд чаглаж ихэр өгөөлөө бөө ингээд сэвэл дээр ингээд зодтолдуулаад байгаатай адилхан болчиход байгаа байхгүй. Ядаж нөгөө тэ цахилгаан эрчим хүчээ гүйцэхээ сэргээгт ингээд чардаагаад орж иж чинь. Тэгтэл энэ чинь нүүрсэнд нь хамаг чихрийн нэг бол зодоодог гэдэг ингээд ахаар чинь нам тавиулаад гараад байгаа байхгүй. Тэгээд энэ дэр хамгийн том тоглогч бол яг хөр энэ хоёрыг тэнцвэржүүл хамгийн том тоглогч бол дулаан алдагдлыг эрс бууруулж өгөөд 3-4 дахин ч юм уу 5 дахин за пассив гэх юм бол бараг 10 дахин бууруулж өгөх нь өөрөө өрсөлдөөнийг бий болгож ирж байгаа. Тэгэхээр тийм өнцгөөс нь харж байгаад их баярлж байна. Тэр нөгөө дулаан алдагдлыг бууруулах чинь өөрөө
хойст хамгийн ихэнд хийгдэх хэвээр ажил. Хамгийн чухал үгээ те. Одоо бид нар эрчим хүч ингээд цонхон дээр хэмнэх гал нэг 20% 30% жоох ахиулчих гал хичнээн 10 эрдэмтдийн хичнээн 10 одоо жилийн ажил болж шít. Гэтэл бид нар өнөөдөр зүгээр сууж байгаа л пад гэл эрчим хүчээ 3 дахин хэмжиж байгаа юм гэр дээр тий. Айгүй хэлбархаа нэг эдэн бацаа нийлж байгаа бетон зураг манай хүүхдүүд зурсан шít. Ингээд болчихж байгаа энэ асуудлыг бол хамгийн түрүүнд нөгөө лоо хангин фрүүц гэж ярьдаг тий. Хамгийн доор урж байгаа жимсийг түүр. Пассив гэрч өдөр өөртөө халаагаар болцсон сууж байгаа. Тий яг үнэндээ тийм байхгүй. Одоо энэ температур буухгүй хориг байгаад байна гэдэг чинь ямар шалтгаан тий. Бидний ярьж байгаа энэ бүх дулаан чинь өөрөө ингээ гарахгүй. Гараа явуучих юм бол алдагдал тий. Гарахгүй байна гэж чинь халаагууртай адилхан. Одоо яг эрчим хүчээр хэмжүүл ингээ нэг хүн амраад хэвтээд байж байхдаа бол 100 ваттын халаагаар. Яг ингээл бид нар өөртөө 100 ваттын 10 хүн байж байхад 1 кВт-ийн халаагаар байж гэсэн. Хөдлөө дасгал хийгээд байж байхад бол бидний халаа 200 300 ваттын халаагаар болсон. Гадаргын талбайгаар эрчим хүчээр ярил тийм. Одоо ингээд 10 хүн тойроо сууж байхад 1 кВт-ийн халаагаар сууж Одоо тэгээд зүгээр 5 антай гэрт ингээд уламжлалт гэртээ нүүрсээ түлээд ингээд амьдарч байгаа айл өрх чинь жилдээ түлшиндээ нэг сая орчим тий сая 500 орчим. Тий тэгээд тэрэнд нэг улсын татаас татвар тэгэнгүүт нөгөө цалингүй галчин ажил зүгээр хамгийн баг цалингаар ингээд бодоход өдөрт тэр хүний зарцуулж байгаа гэр бүлийн нэг хүн ажил хийх юм уу эсвэл бол сайхан өөр юм зарцуулах цагаа үнгүй ажил хийгээд шүү дээ. Тэгээд тэрэн зарцуулж байгаа цаг хугацаа гэдэг энийг юу ахаар зэрэг бараг 10 жил болгон 2-3 сая төгрөг тэнд ингэ шатаа зарцуулж исэн дор тэрийг 10 жил хураахад л энэ бүх юм шийдэгдсэн тий ус цаас бохир халуун дулаан тий ингээ бүх юм шийдэгдсэн юм гой тогтоод тухтай юм уламжлалт гэртээ ингээд амьдэрчж болж байгаа. Одоо тэгээд тэн дээр яг одоо энэ төрөөс тэгээ төрөний тэр нөгөө карбон юу гэж таарайдс шүү дээ. Тэгээд яг тиймэрхүү сангуудаас ингээ хөрөнгө оруулалт юмнуудын шийдээд жилийн нэг 2-3% хүүтэйгээр ингээл яачих юм бол энийг бол захын монгол хүн ойлгоно. Тэгэл энэ лөө бол ерөөсө бүгдээрээ ингээд орно. Тэгээд яг энэний энэ хийцийг ярьж ин гамбаа ахын хүүхдүүд нэрэл энэ шалны цуцгалтнууд тэгээд гэр бол намарч монгол хүн барьж шít. Тэгэхээр зэрэг энэ бол ер нь ингээд өнөөдөр ингээд бүр ингээд сэтгэл хөдлөж байгаа бол 1-2 жилдээ те ингээд ер нь шийдчих болно. Нэг юм галзуу санаа байна. Ингээ айл болгон сити гэртээ болчлаа гэж үзье. За ангингууд нөгөө хүмүүс чинь жаргамаар боллоо да. 10 айлын дунд нэг саунд хийчихвэр. Тэгээд зөв айл болгоноос ирсэн илүү эрчим хүчээр тэр усанд бажигт тутлаад ингээ байж байгаа. Тэгээд тэр айлуудын өөрсдөө хүртэй тэгээд ороод саахан зэвэрлчгээд саунд хийчихэж байгаа гарч ирнэ. Соёс багаас дутах юу гэдэг. Тийм шүү дээ. Тий. 10 айл дундаа нэг жижигхан газар гаргаж байгаа тэр саунд тэгээд жакузи. Тийм шүү дээ. Тэнгүүд бүрөөсөө цэмбигээл явчих шүү дээ. Удаагүй. Дээрээс нь бүгдээрээ цэмбитэл ингээл үнэртэй авсан ярьсан. Оо тийм шүү дээ. Өвөл жакузи талан жагаа. Яста жаа. Яг тэгж хэмээр санагдаад байна. Бүр сэтгэл багтаад байгаа. Яг тэгэхээр энэ чинь энерги нь альсрыг илүү гараад байгаа юм байна. Усруу нийлүүлж чааш ингээд чинь. Тэр энерги бүгдээр чулууга халаага бослохч илнэ. Тэгэл өдөр сайхан ингээд нараараа халсан жакузид орчлоо барбекю хийх. Гэр чинь бол өөрөө баг зуны үед бол бүр мөнгө хийх гээд байгаа шүү дээ. Одоо энэ сэрээр төрчмөчтэй тохиолдолд. Тэгэх боломж бүрдсэн байна. Саунд соёлчин бол шал өөр юм билээ шүү дээ. Өвчин зовлонгоос гэдэг юм байна. Юунаас гэж байдаг нэг юм актер юм байна. Хаяа бүрх байсан юм байна. Нэг чулуун халаан. Ер нь нар сэргээхээс үйлдвэрлэсэн эрчим хүч ингээд сүлжээнд зарах хэрэгцээ бол бүрдсэн. Одоо ингээд бид нар нарны панел тавьчлаа. Гэрийнхээ хэрэглэн илүү гарсан сүлжээрөө уурсан. Тэгэхээр 1 кВт нь 200 өдөр бол 285 төгрөг. Оройн цагаар бол 300 төгрөгөөр сүлжээрөө нийлүүлж байгаа. Тэрийг бол одоо ингээд жилдээ нэг удаа буцаагаад авч болно. Илүү сүлжээнд нийлүүлсэн мөнгөө жилдээ нэг удаа буцаагаад авч болно. Эсвэл одоо тэрийг ингээд байлгаж жагаад өвөл хэрэглэсэн цахилгааныхаа төлбөрт тооцоолох гэж байна. Би бол 103 сар нутг руугаа явчаад ирэх хооронд Герман нэг сарын нэг 5 цаас ямар ч зүйл хийж байлээ. Жилдээ бол сая 500-аас 2 сая төгрөг гарч байгаа. Жилийн орлого шүү. Тэгээ өвлийн юунаас суудах юм болчих юм. Тий, өвөл одоо жишээлбэл яг ингээд одоо монголоор 9 эхэлдэг те 9 эхэлдэг үед хамгийн хүүхдэн 1-р сараа 12 1-р сард бид тэр
яг ингээд нараараа бүтэн халаахгүй байх үедээ 100 сүлжээнд нийлүүлсэн тогоо шөнийн цагаартаа ч юм уу өдрийн цагтаа ашиглаж бас болж байгаа байна. Тийм. Тэгэхээр энэ тойлыг бас хашаан дотор нь ингэж тавих чинь бас зардал ихтэй. Талбай эзлэн тэнгуү хэдүүлээ хашаагаа шууд ингээ барьчихил даа. Нар дэвэрсэн чингэлтэй энэ хэдэн ингэр дээр бол годмыг тэр чигээр нарны панелаар хийсэн ч гэсэн нэг шатах юм байхгүй. Тэр бол айлууд нь бол үйлдвэрсэн тоогоороо гэрээгээрээ орлого олчих юм бил. Одоо энэ хашаа хэдэн төгрөгийн хашаа гэж бодож байна. 2 сая 800 тий? 2 сая 800 хашаа. Тэгээ энэ чинь өөрөө үйлдвэрлэж байгаа 6 кВт, 7 кВт гэж боддоо. Үйлдвэрлэл 100 бол бага үйлдвэрлэж. Хашааны гайгүйхан шиг хашаа хийгээл ер нь баг тийм үн Тийм шүү дээ. болно шүү дээ. Тэгээ чинь 2 3 давхар цогцтой. Тэгэнгүүтээ карбон дээрээс ч мөнгө цохин, цахилгаанаараа ч мөнгө цохин, хашаанаа ч юм бүр балжгаа байхгүй. Тэгээд дээрээс нь түрүүн саны санаан дээр 10 гэр дундаа нэг саунд байгаа шүү дээ. Тэгвэл дахиад нэг 2 гэр бариад нөгөөхөө жуулчдад. Дундаа саундтай ийм гоё гэрт бол зоолтой бааз болох юм тий. Нэр саун барих газар гараад ихэнд би саун бариад өгнө шүү. Яг нараар халдаг саун. Энэ панелийн хувьд яг одоо нэг хүмүүс монокристалл тойл сайн гэдэг тийм. А тэгэхэд тэр монокристалл тойл чинь гараад 1 2 3 4-р үедээ орцсон явж байгаа. Энэ болохоор 4-р үеийнх нь. Одоо энэ 24 оноос худалдаанд нэвтэрч үйлдвэрлэлд нэвтэрч гэхлээр 25% ер нь хэд хүрч байна? 25 онд яг ингээд бүтэн үйлдвэрлэлд нэвтэрсэн 4-р ашигтуулын коэффициент нь 26% хүрсэн. А нэмээд хуучны панелууд зөвхөн нүүрнээс авдаг байсан бол одоо энэ нүүр болон арт талаасаа хоёр талаасаа хамаагүй авдаг. Энэ дээр босоо хийцний давуу тал нь жишээ нь 100 бол Монголд ингээд нар бүр зүүн хойноос мандаад баруун хойно жаргадаг тий. Тэгэхэд ингээд өглөө оройны нар бол баг ер нь ихц хажуу талаас ингээд тусаад байгаа гэсэн. Тэгэхээр энэ сүүлийн 4-р үеийн панел бол хүчин чадлын хувьд илүү болцсон. Тэрнээс гадна арт талаасаа болон хойд талаасаа нэмээд одоо жишээ нь өвөл цасан дээр ойсон гэрэлч гэдэг юм тий. Нүүрнээс авах гэрэл нь 100% байхад нэмээд цасан дээр ойсон гэрэл араасаа 30% нэмэгдэлтэй гаргах чадал нь 130% гэдэг. Тиймэрхүү. Яг боддоор энэ дээр хэмжигдэж байгаа шүү дээ. Урдлын байшин сүйтрэлдэг байхгүй юу? Тэнгүүд нь аваад идэх, гайхаад идэх байхгүй юу? Тэгсэн чинь араас авчихсан. Энэ урдалт нэг онцлогын төв биш үү? Энэний сүйтрэлд орчдөг байхгүй юу? За дог байхгүй нэгэ харсан чинь маа явж байгаа байхгүй юу? Цасан дээрээс. Сгоо шүү дээ. Тэгэхээр иймэрхүү боломжууд гэр хорооллын айлууд илүү тансаг, гоё харуулцтай, гоё жакузтай, гоё пассив гэртэй гомон гоё болох гэдэг юм аа. Тэгэл тэ хашаандаа ингээл ногоо тарьдаг бол тарай. Орлоготой тэгээ санхүүгийн дарамт байх тий. Санхүүгийн дарамтанд орхон баг тий. Моосон дөрөөс эзэн шорох. За нойлоо яаж хийх юм тэгээ. Нойл нөгөө нэг яг хөө онгоцны нойл гэж бид нар турших гэж энэ жил. Тэгээд тэр яадаг вөхөр нөгөө ердийн усны хэрэглэнээс баг хэд дахин бага юм дээ. 50 cc миллилитр энэ усны тал усаа иймэрхүү усаар бүтэн хэрэгцээг хангачиж гэнэ гэж байна. Тэгээд тэр ус нь ханаас тий. Тэр ус нь ингээд 40 литрийн доороос автай байна л да. Тэр 40 литрийн сав руу орж байгаа ус нь юу гэж бидний гар угаас ус, шүдэ угаас ус байхгүй нүүрээ угаас тий. Саарл усаа өөрөө баг зэрэг фильтр хийгээд тэгээ шууд тийш нь гоожуулаад байна гэсэн. Тэгэл нөгөөхөө плаштаад байна гэсэн үг байхгүй. Тэгэхээр ерөөсө усыг амар хэмнэж байгаа байхгүй. Нэг усыг хоёр дахь ашиглаа, хоёр дахь ашиглан өөрөө хэд дахин баг ус ашигладаг ийм систем. Плашлаад яхаа нэг ёнксроо цуглуулсан юм. Тэгээ гадналтаа нэг ёнкс цуглуулж хагаад тэр нь улсаа өвлийн хугацаанд төлдөнө. Тэгээ явсаар угаад нэг 2 сарын хугацаанд дүүрэх юм хаашин тий. Тэнгүүт нь хөлдсөн юм чинь соруулж болохгүй л дээ. Би тэрнээс цааш нь бодоогүй байна. Тэгээ тийм шийдэл байгаа л байлгүй дээ бодвол тий. Зөөж аваачаад ч юм ингээд яадаг тийм аргууд байна. Тэрнээс цааш чинь Солонгосын Хамбат их сургуулийн энтер гээд Сөүл их сургуулийн энтер гээд бас нэг хэдэн профессорууд ирсэн. Тэгсэн чинь тент яг манай гэр хороолууд чиг юм уулын нэг тосгоны дээр туршилт хийсэн юм байна. Тэгээд нөгөө бохны сүлжээ аваачаад дэндүү зардалтай учраас ямар нэг байдлаар шийдэх хэрэгтэй байсан. Тэгэнгүүт нөгөө газ гаргадаг. Бохроос нь газ. Тэгэнгүүт нь айлуудынхаа гаргасан газыг хурааж авч савлж зардаг нэг жижигхэн хоршоо дунд нь байгуулад өгсөн. Өглөө хүндрэх болгондоо за би нэг 500 вон ичлээ гэх. Тэгээ энэ яг гэр ороолын танаа энэ дээр бол энэ их гоё шийдлэж болох юм байна гэр. Ер нь шийдлүүд нь бол бид нар байгаад олдохоор байгаа даа. Олон янзын сувг гэдэг. Одоо нөгөө хот төлөлтийн талаас яг энэ гудамж бол ингээд бие дахаас өөр аргагүй шүү гэдэг ингээд зааг хязгаар нь яг тогтоож өгмөр байхгүй. За та нар ингээ мөнхийн одоо гэр орол шүү гэж хэлээл. Тэгээ амаа боцгоо гэхгүй бол одоо бүр нь хажууд хөрш бүгд тийм шүү дээ. За газарт орхоод хүлээж байна даа л гэж байна. Тэгээ хашаа машаага ерөөс хяналтгүй.
Тэгэл энэ нөгөө одоо юу гэдэг нөгөө тодорхойгүй байдал чи өөрөө хөрөнгө оруулалтыг гацааж байна, үнгүүдүүлж байна. Тэгээ хүмүүсийн ямдангаа босгоол тэгээд нэг манаач байдалтай сууж явахын нөхцөлийг бүрдүүлчихэд байгаа юм байна. Тэгэхээр ерөөсөө яг энэ гудамжуул тэр чигээрээ та нар ногоон бус болцоогоороо яндаггүй шүү гэж зарлаа л та нар ерөөсөө ингэж жаргацгаа гэх юм бол хүмүүс уучраал. Айгуу гоё хөрөнгө оруулалт хийгээд ороод ирнэ. Хүмүүс чинь тэрийг ч сонгож та хотын төвөөс хүмүүс гарч ирэх гэрт амьдрий гэж байгаа улсууд ч гэсэн хүртэл худалдаал авчих шүү дээ. Тэг ингээд болон тодорхой байж ивэл гоё шийдлүүд асар их байна. Ганц бид нар мөнгөгүй ч юм уу санаа сэтгэлгүйдээ биш. Ерөөсөө газар дорх ашигтай байдаг байхгүй. Тэ? Хамаагүй ашигтай. Хөрөнгө оруулалт хийчихгээд газрын үнэлгээнд орох. Тэг үнэлгээнд орж чадахгүй. нөгөө оруулсан хөрөнгө нь үнэлгээнд бага болчих. Харин тэ. Тиймэрхүү юмнууд бас байгаа. Тэр полиси талын дээр улс төрч нарын асуудал баха. Зүгээр техник шийдэл талаасаа бүрэн боломж байгаад байна. Бүрэн боломжууд байна. Одоо тодорхой хэмжээнд бас хийж байна. Бид нар нодны энэ дулаан буурыг л 10 айлд хийсэн. 10 аруулаа жаргаж байна. Үнэхээр гоё. Хит пампаарч хүртэл халаас. Энэ хойднгоо хайлаас хийс тэр. Хит памп нь өвөл хас 35 градусд нэг гацсан гэж нэг удаа. Нэг хэн шөнө. Тэгэл тэр бол эрсдэл биш. Тэ нэг хэн шөнийн асуудлыг бол тэгэл жоохон газ халаагаар тавиулж шийдэж байгаа байхгүй. Тэгэл бусад үед нь бол эрчим хүчийг 2-оос 3 дахин хэмнэсэн юм үр дүнтэй тог захиргаан зарцуулахгүй. Нөгөө нэг айлуудын яриад идэг те аз жаргалтай байна. Эхнэрүүд нь хамгийн эхлээл нуруунд тэнийд ийш байгаа. Тэ нүнс нөгөө нэг маахан хайпи бол тэгэл юу бүх юм хайпи. Гэр бүл хаппи тий. Гэр хийгээд явчихсан тий. 300 айлд хит памп хараасан ба. Фидбек ямар байна? Айлууд нь айгу хайпи. Тийм шүү дээ. Тийм. Энэ ч гэсэн хамаагүй амар юм байна гэсэн. Гэтэ нөгөө чип гэртэг хослуулж байгаа те. Дулаалга хийсэн байх ёстой гэд бид нэр ихлээр шалгаж байгаа. Заавал чип хийхгүй тэр юм дээр. Чип ч бас юу байхгүй. Үнэтэй мэлээ шүү дээ. Сая хэд. Тий. Одоо гой сайхан шинэ нэрийн үе рүү орох юм байна да. Сэргийлэгч хүмүүс хямдарч байна, карбон кредит холбогдож байна. Тэгээд сэргийлэгч хүмүүс худалдаа авах тариф нь ингээд тогтчлоо 285 төгрөг гэж байна. Тэгээд ийм CT-гийн багцууд гараад ирэх юм бол эсрэгээр гэр орол руу бүгдээрээ зүглэх юм шүү дээ. Тий. Хамгийн гол хажууд хөрчин яндангуул баймаар байгаа. Хажууд хөрш яндантай байхаар л хэвээр гай тэрчих واخхой. Ганданд бидний бас баш барьсан. Төмөн зоол. Ямар ч урамгүй байгаа юм чи. Тэг өөртөө гүрээгээд идэг хажуу талтаас 3-4 талаас нь утж байгаа юм чи. Тэг удан чин тэр чигээрээ үнс юм байхаар ч одоо. Тэг халаа түлхээ болиё гэдэг юм руу уул нэгээд зон гаргаад те. За энэ дотор үзье гээд нэг зон гараад өгвөл нөгөө хэд чин технологийн шийдлүүдэд барьж гүйлдэлээ түлээс алж өгч талтлаасаа. Яг нийслэгэнтэй ярихаар ингээд 20-40 батлахаар тэрийгээ дагаад араас нь эсвэлсэн ерөнхий төлөвлөгөө батлагдах хэрэгтэй гэдэг байна. Харин тийм ээ. Тэгээд нэг юм нэг бичиг цаасна юм байна. Удаа л одоо хэдэн жил болов та тий. Тодорхойгүй байдал чинь ер нь бол алаад байна л да тий. Төлөөс өндөр байна гэж байна. Тий. Тодорхой байх юм бол хүмүүс чинь дорхно уучрал. Хэм өдөржингөө л галлаа суухыг хүсгүүд. Тэгээ ямар ч байсан гэсэн манай энэ 5 буудлын энд бол ингээд сайхан гэрээ бариад авчлаа. За тэгээ ер нь хид айгүй онцлогтой юм байна шүү дээ эн чинь тий. За 3 давхар эсгийгээр за тэгээд бүтнээр нь ингээд үлгийдөөд за цонхоо 2 давхар лове стандартын юутайгаар ингээд түлхлэгтэй цонх хаалга тоон ингээд бүтэн ингэсэн. За тэгээ агаас сэлгэгчтэй. За шал маань суур маань дулаалгатай. Шал нь өөрөө халждаг. Тэр нь гадна талдаа хашаан дээрээ нарны панелтай түүгээр тогоо аваад шалаа халаачдаг. Тэгээ үүнийгээ ингээд CT-гээр багц болгоод аль болохоор олонний хэрэглээ рүү ингээд аваачих гад. За тэгэхээр энэ маань ингээд жишг гэр болоод явж гин. За цаашдаа бол энэ хажуудаа passive house барья гэсэн бодолтой байгаа. За тэгээд энэ хавьд маань бас бидэд амны орон сууцны төвийнхэнтэй хамтраад бас эрчим хүчний хэмнэлттэй бүтээгдэхүүнүүдийн үзэсгэлэн худалдаа зэргийг бас зохион байгуулж байгаа. Тэгэхээр нэг энэ хавь маань бол заавал ингээд нэг газарт орон сууцанд орохгүй бол ингээд ийм болохгүй нэг хуучнараа ингээд үнсээ зөөдөг утаатай
Тэгээд нүүсээ түлдэг ийм нэг юм зутарангуй амьдралтай байх албагүй. За эндээ бол ингээд хямд төсөр өртгөөр чанартай ингээд сайхан амьдрах юм боломжтой цэвэрхэн байж болох юмаа гэдгийг л бидэд ингээд харуулах гэж зориод байгаа шүү дээ. Тэгээд бид ингээд нэг харуулад хүмүүс маань сэдэлтэй болоод эхлэх юм бол энэ маань ингээд нэг олныг хамарсан мувмент болж чадвал энэ маань буцаагаад бас хүн болгон ч бас өөрөө сэтгэн янз бүрээр ингээд бодоо сэтгэхэд ингээд явах юм бол хэдүүлээ энэ нэг утаа энэ гэсэн нэг зовлонгуудаас салах. Тэгээ энэ зөвхөн бид бас сая ярьлаа тийм. Энэ утаа гэдэг чинь зөвхөн яг утааг арилгана яндан болгоно гэдэг чинь зөвхөн утааг бас арилгах биш юм байна. Энд чинь амьдралын чанарыг сайжруулах бас айгүй том хүчин зүйл болох юм байна. Одоо юу гэдэг хүүхдүүд нь халуун зуух руу орчих эрсдэлгүй болох юм байна. Үнс нурамтайгаа хойлолдох эрсдэл байхгүй. За тэгээ гэрт нь угаагдах эрсдэлгүй гэх мэтчлэн. За тэгээ нүүрсэндээ очиж авчирдаг энэ цаг хугацаа гэх мэтчлэн. Тэгээд энэ маань зүгээр нэг наадталтаа зөвхөн ингээд утаа ярьж байгаа боловч цаанаа бид манай хотын тэн хагасан амьдардаг гэр орооллын иргэдийнхэн амьдралын чанарыг хэд дахин сайжруулах. Тэгээд цаашдаа энэ маань өөрөө манай Улаанбаатар нийслэл хот тэгээд цаашдаа Монгол улсын маань ард иргэдийн хувьд шал өөр төвшөнд аваачих юм боломж юмаа гэж хараад байгаа. Тэгээд яг ийм зүйлийг бас санаачлаад ингээд хийж байгаа пассив үрэл ингээд та хамт олондоо бас тусалж дэмжсэн бүгдэнд нь бас баярлалаа. Дүүргийн зүгээс бол бид бүхэн цаашдаа бас хамтраад ажиллан дэмжин туслана чадах чинээгээр тэгээд түрүүн яг ярьсанчлан энэ зорилгодоо хүрэхэд тулд хэдүүлээ нэг зүтгээд үзье гэж уриалж байна. За тэгээд баярлалаа. Уриалгыг уухайлан дэмжиж байна. Хамгийн гол нь акшн шүү дээ. Одоо юу гэдэг нь те. Ток бол ток те. Акшн бол ингээ хажууд айлыг би бол уруулж чадахгүй бол миний ажил бүтлгүй боллоо гэж үздэг байхгүй. Тэгэхээр хажууд айлд хорхойг нь хүргэх хэрэгтэй. Хажууд айл амьдралын хэм маяга өөрчлөлмөр байна гэдэг. Эндээс л ингэж мувмент саяны энэ дөр ингээд тархалт явагдана. Ногоон шилжилт чинь ингэж хурдтай тархан те. Тэгэхээр энэ ажил дээр бас дэмжиж ажиллаад ерөнхийдөө жоохон багцлаад ч юм уу дунд нь community center sound гэдэг юм хөөрхөн тийм attractive байдлын тийм гаргаад өгчих юм бол пүү шал өөр эдгээр бол шал өөр гэдэг юм те. Тэгэл хүн болгон хорхоосоо нөгөө нүүби нөгөө Матилда дарахтаа уулзахгүй өглөө. Тэгсэн цаа чин надад нэг юу яриад баярлцсан сууж байна. Нөгөө тэдний тавцаад нөгөө нарны ванилын нөгөө юу гэдэг шүү. Тэгсэн чинь хэд хоногийн өмнө нөхрийн оффис дээр нэг хүн орж ирсэн гинэ. Тэгээд гомдлож чинь гинэ манай дүүргийн нэг иргэн юм байна. Тэгээд би уулна энэ танаа энэ нарны панелыг ингээ авмаар байна. Тэгсэн чинь намайг хамруулсангүй. Тэгээд би одоо танд ирж ингээ гомдол тавьж байна. Нөгөө ч Батилда айгу баярлцсан. Би тэгээ мөнгөө төлөөд авъя гэдэг нэгнэ мөөлтэй. Яг тэр нэг хүмүүсийг нэг хоцрогсон мэт үү те. Форматч шүү дээ. Одоо шил те бидний яриас одоо гэдэг ногоон бус зарлаа энүүхэн энд байгаа улсууд нь тусгаал нэг юм арга хэмжээ аваад хахаар арын гудамжны улсууд хүүшээ гээл те. Атаархал чинь эдгээр чинь жакузатэй байж таа. Иймэрхүү байдлаар айгүй хурд тарах байхгүй.